За энэ зүүн бол үнэхээр халуун байх юм байна. Яг бол маш олон хамтлагийн дуучдаас тоглолт болно. Дээрээс нь Люмна хамтлагийн тоглолт гэсэн маш гоё болно гэдгийг бас та бүхэнд хэлмээр байна. Гэхдээ бүгд тэрнээс өмнө гэх юм бол наадмын өдрүүдээр буюу 7 сарын 11-ний өдөр нэгэн гоё тоглох юм. Та бүхэн одоо Джессиг мэдэх бах. Одоо Джесси Камогийн одоо тоглолт Social Play Park-д Монголд анх удаага эдэн маань ирж тоглох юм байна. Тэгэхээр Солонгосын алдарт Джесси за мөн Камо нар маань ямар амар энергитэй тийм бас супер тайзан дээр гэдгийг та бүхэн мэдэх бах. Тэгэхээр яг энэ тоглолт маа анх удаага Монголд бас Монгол улсаас хийх гэж байгаа маань тэгээд та бүхэн бүгдээрээ энэ гоё шоу дэлбэрэлтээр тоглолтуудыг үзэрэй гэж хэлмээр байна. Тэгээд билетийг мэдээж хэрэг шопинг сегментээс та бүхэн аваарай. За сайн байцгаана уу? Мэдлээрээ. Сайн байцгаана уу? 안녕하세요. Манча мэдлээ шүү. Манай өдөрчтэй бөөндөө юм уу? Бөөндөө. Нанаа гурай. Сайн байцгаана. Сайн байна. Юу батаа хийж байгаа. Юу ингэж явж байгаа байхгүй. За тэгээд гоё. Өнөөдөр манай зочдыг та харсан. За маань нэвтрүүлэгт ер нь ингэж яг хосоор орсон цөөхөн дугаар бий. 2 дахь нь нөгөө 3 дахь нь нөгөө 2 дахь нь хосоор орсон. Тэгээд маань өнөөдрийн дугаарт одоо хоёр ч одоо нөгөө ах トゥ гэр мэдэх болохоос яг статусаар маск продакшны жүжигчин банж чөлөө дур мөтөлч Немка гэр бүлийн хосоод оролцож байна. Немка гэхдээ эмоц продакшн байсан шүү дээ. Тийм ээ. Харин эмоц продакшн одоо бол чөлөө дур мөт. Банж өдрөөсөө маск байгаа. Тэгээс байсаар гэсэн байж байгаа. Цаашдаач байх юм шиг байлаа. Тэгэхээр нэг юм хэлэхэд манай хоёрын төрсөн дүү. Тэгэхээр энийг хүмүүс мэддгүү те. Хатаад үүдгэр нөө. Тэгээ бааж нэр манай хоёрын бааж ялтын бааж энд ялт гэдэг шүү дээ. Тэгээ энд ч уяа шүү дээ. Тэгээ жижиг тэрний төрсөн дүү. Гэхдээ энэ би сая ганц юм харагдаа. 11 сарын зөрүүтэй байна. Өө чиг. Тэр 11 чи амар жоо зөрүү. Нэг хардаа. Яг хин зүгч ярьж байна. Хоёрын Яг нэг тавтай упаа гэж. Нэг 20 тавтай байна. Төрсөн ах нь хоёроо 11 сарын зөрүүтэй. Ингэж муугаа бие бас гамгүй гэж байна. Зүгээр яг хамаатахад нэг ах байдаг шүү дээ. Яг тийм л ах гэж. Төрсөн дүү гэсэн. Ямар муугаа бие. За бид ч юм бол ер нь нөгөө нэг ах トゥ гийн харилцаа холбоотой болохоор яриа их сайхан чөлөөд явах. За хоёр сонин сайхан юу вэ? Уран бүтээлийн сонин сайхан масс продакшн бол их завгүй байгаа шүү дээ. Тий, завгүй байгаа. Сая 3 сарын 6-наас эхлээд одоо тоглогдож байгаа. Шинэ шоу тоглолт. Тэрнийхээ ажилдаа явж байгаа. Үзэгч өрн дүүрэн байна. Тэгээд хажуугаар бас сая яг 14-5 нэг бас нэг кино алгадчихаа тэгээд эргээ дуусгаж өчтөр дуусгачаад. Тэгээ орж ирлээ. Орой олон ороос болоод тэнд дандаа өглөө зураг аваад. Тийм шүү дээ, өглөө зураг аваад тоглолтод хараад тоглолтын араас зургандаа яваад. Үнтэй нэрээ. Аваа ажилтаа бүр юм аа. Ахад тэгэд байхгүй. Өөдөөс. Тэгээд банч ээж үзсэн. Тэгтээ банч ээж гэж уйгийг ээж үзсэн. Банч уйгийг ээж дээр их чи цаас орж зодомж бодож байгаа. Яг очихдоо ихтэй баримттай. Яг ээж надад жоохон дургу واخгүй юу? Миний хүүхд дандаа одоо элдүүл хэлдэг бааж гэдэг гэсэн те. Тэгээд одоо би одоо адмус гэж заа гэж би удаа ярихгүй. Маа энэ үйлсэн бичлэнэ. Маа энэ ингээд яг бүгдийг зодох гэж байгаа. Тэгээд надад амар сайн болчихсон. Тэрээс хойш уйгийг үзэхгүй чухаа. За тэгвэл банж үйл загвал Немкагийн хувьд. За би бол чөлөө дуран бүтээлч болсон байгаа. Гэхдээ би бас нэг шинэ карьер мөгөд байгаа шүү дээ. Тийм үү. Продюсерийн ажил хийж эхэлж байна. Одоо нөгөө нэг бит нэг гэр бүл гээд манай нэг 2 охин тоглосон шүү дээ. Та хоёр ч ихтэй тэр киног ажилласан гэсэн үг уу? Тийм ажилласан. Манай бүр зургийн дараагаар ажиллаад би ч юм гүйцэтгэх продюсераар тийм найруулсан. Тэр ч гоё шиг. Тэгээ одоо ахаад хүлээгүй пикчерстэй ахаа олон ангит киноор орох гэж байна. Оо за. Бид нэр 4 сарын 1-нд зураг тоглох гэж байна. Тэгэхээр олон гэдэг юм. Одоо 20 ангит кино. Чигтэй нөгөө чамд нөгөө давуу байдлаа ашиглаад одоо гэр бүлийн орлогоо нэмэгдүүлэх гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй нээч юмс орлож гомдтой байгаа гэж магадгүй шүү дээ. Жижиг гүйцэтгэх продюсер нээч жүжигч ингээд. Тэгээд нөгөө кинонд одоо өөрөө кино тоглоод муу гэж байх уу? Энэ ингээд байхгүй. Энэ ингээд ямар ч тийм киноны талаар мэддэг хүн анхаа шат. Уг урлагийн хүн те. Та асуултаа ерөөсө бэлддэггүй юм байна шүү дээ тий. За яг зүгээр яг ингээд явж таа. Яасан бой за мэддэг үү? Бэлддэггүй байна шүү дээ. Тэгээд мэддэг үү? За зүгээр бүдүүр дүүж гэлчих. За. Хөөе үзэд ихдээ чинь бас хуурай бас гэр бүл юм гэсэндээ бас өөдөөс бас бааж яхтайгаа үзээд шиг байна да. Зүгээр. Бааж яхыг яаж барах вэ те? Зүгээр. Монгол юу барах уу ховрох уу? Йоо яаж юм нэ? За би бэлддэггүй юм за. Харин мөрөдөө.
тийм байхгүй шүү дээ. Одоо яг бол гүйцэтгэх продюсер гэдэг чинь та гүйцэтгэх продюсер гэдэг чинь бол өөр албан тушаал. За. Ерөнхий продюсер гэдэг чинь бас өөр албан тушаал. Чи энийг ойлгохгүй. Тэгээд бол юу байгаад гэж байхгүй. Одоо ямар ч одоо арын хаалга маалга оруулыг бол их мэдлэн байгаад гэж хэлсэн байхгүй тийм. Байхгүй гэдгийг бас чи ойлгохгүй. За. Ямар ч мэдгүй зүйл болоод байгаа юм Сал да. албаны ажлынх нь үүрэг бол шал өөр байхгүй. За чи би мэдгүй тийм. Юу ч мэдгүй. За тийм. Би зөв тийм боломж байгаа юу гэж асуусан чи бүр нийтэд байж чадчихсан юм. Тийм боломж байхгүй. Тийм боломж байхгүй. За ямар ч гэсэн кино амжилттай болсон дараагийн кинонд гарах гэж байгаа амжилт хүсье тий. баярлалаа. Гэтэ гоё юм байна. Энэ бол ямар би билээ ялтай. Суперлайт. Суперлайт гэдэг нь Үндэсний үйлдвэрлэгч тэгээ хамгийн зөөлөн би. Хамгийн зөөлөн шагнаж ёо. хамгийн зөвлөх нь. Хамгийн зөөлөн. Монгол хамгийн зөвлөх нь. Нэр зөвлөх юм байна. Зөөлөн бод. Жин чи дээрээс нөгөө Та ингээ уучт юм уу? Ууд сурж байгаа юм. Тийм үү? Би болгож сурж байгаа. танаа хоёр ах байхад би уухгүй гэж байхгүй билээ. Би тэгтээ бааш ахах гэсэн юм юу? Уухгүй зүс амсчих дээ шүү дээ. Ганц амсан гол ямар За уушлаарай. дээрээс нь гэхдээ нөгөө энэ нөгөө 247 тэгсэл дээр 247-гийн албан ёсны юугаар бас ажиллаж байгаа шүү дээ. Тэрийг чи батлах чадах юм. Та. За. Хамгийн лайк болохоор байхгүй. Keep it light. More fresh. Light taste. Энэ масс продакшн ер нь хэдэн жилийн дараа ингэж тоглолт хийж байгаа лээ? 18 оноос хойш 6 жилийн дараа. 6 жилийн дараа. 7 жилийн дараа. Тийм 7 жилийн дараа биш 6 жилийн дараа байхгүй. Сая намар 24 оны намар 6 жилийн дараа эхний тоглолтоо тэгээд одоо хавар тоглож байна. Би чи 2011 онд сойсыг жүжигчнэр төгсөөд тэгээ маскт 18 он хүртэл жүжигчнэрээ ажиллаж ирсэн. Тэгээ одоо бас нэг шинэ карьер хийж одоо хайш юун дээр бас арын албан дээр ажиллаж байгаа. Кинон дээр ч гэсэн кинон дээр болохоор дандаа зургийн дараагаар ажиллаж байгаа. Одоо энэ юун дээр тайзны тоглолтын дээр бас менежер, маркетингийн менежер ажил хийж байгаа. Одоо ер нь тайзнасаа зодог тайзан гэж яашин тий. Хаагаас дөрөв хүчүүд гусчин. Өөрөө би татгалцсан. Би зүгээр юм дээр явъя. Одоо энэ арын албаны одоо маркетингийн менежер Маяа. Нэгсэн одоо хурдан босс болж ин гэсэн үг шүү дээ. Билет сууд банчтай яар те. Зүг биз дээ. За тийм ээ. Дандаа нэг тийм Гүг босс арга үрийн хаалга. Надад Тий. Дандаа нэг арга үрийн хаалга ийм гоолог төлөг тийм талаас нарч байгаа. Хамгийн хаалгахгүй юм бол Монгол байдгүй л. За тэгээд хамгийн гол нь хоёр дүү маань орж байгаа гой гой асуулна тий. Миний бас мэдгүй юм байна шүү дээ. Энд асуултаа тэгээд энэ хоёр чинь хоёр ч өөр нь яаж явж байгаа дээр нэг юм олчихсан. За яаж анх танилцв? Тий. сууйсл танилцсан шүү дээ. Хоёулаас нэг анги биш шүү дээ. Үгүй манай Миний би араас гүйс яриа. Уутхаа нэгээд ах юм. Сүүлд би араас нь гүйсэн болчихдээ шүү дээ. Окей, ерөнхийдөө Би 3 дугаар курс хийсэн. Тэгэхэд би Тэгэхэд нэг яг нэг болж орж ирсэн. Тэг чи би 3 дугаар курс хийсэн чинь том ах штэ. тий. Том ахыг л найраас авчих. Ахаа том ах нь хожиж найрагчаад бас. Чи тэр саксны тэмцээн дээр яаж надад анхны харцаар дурласнаа одоо л ярьчих. Сөсөө чи дотрос сөсөө саксны тэмцээ, хөлбөмбөгийн тэмцээ гэдэг амар өргөн бүрэлдэхүүнтэй болдог хөхгүй. Гэсэн би чи өөрөө сакс спорт талдаа бас маш сонирхолтой. Тэгсэн чи нэгийнх ингээл ороод ирсэн нэг юм үсээ ингээд хоёр шүлдсэн. Амар кист мист юм уу пүүд юм амар очихгүй. Энэ хий ингээд нэг доор хинээс хацвал нэг дөнгөс хацчих. Оосаа нэгээс орчихсан шүү дээ. Oo тийм. Тэгээ харчаа нэг тоог. Тэгээд дахиад ороод гарч ороод тоогоогүй гэж байна. Айгу буруу болчихсон. ороод ирсэн чи ороод ирсэн нэгийг тоглож байсан аахгүй. Даамаа гэж мэдсэн фак шийдсэн нөгөөдг нь орчихгүй. Оо чи бас үзээтэй нөхөрөө. Би тэгээд би очихоос хинээс нэмкээс босч байгаа цэрвэд. Тэгээ юун дээр саарл гудамжид яасан чи зоргиотой юм ярьсан зогсож байгаа юм манай ингэ зоргиотой. Тэгэхээр зоргоо чи танд үзтэн шүү дээ. Мандаа уцын аваад өгч гэсэн чи 90 80-23 90-80-23 49 гэдэг дугаар байхгүй юу? Тэг чи би тэр үед 90-18-23 49 гэдэг дугаар барьдаг гэсэн хэвхэв. Бас уу? Тий. Үгүй би
Чи тийм дугаар ярьдаг гэсэн. Манай найз охин чамтай адилхан дугаар ярьдаг. Нэмко болохоор чинь дугаар одоо тэмдэглэхгүй байхгүй юу? Одоо тэр ингээл манайс тэмдэглэдэж тийм байхгүй. Тэг чинь холонг биччихнэ гэж бодоод юмгууд аюу яж юм байж гэсэн надтай шүү харьцаад эхлэхгүй юу? Тэгэхээр би аим кантата авснаа. Тэгээ манай араас гүц. Одоо тэр ингээд Орслын аяг тавьчлаа. За одоо араас яастай. За одоо араас нэг яаж гэх юм үсэ. Тэгээ тэр саксны тэмцээн тэр бол үнэхээр хөвгчлээ. За би бүр сакс гэдэг юм ор тас мэдгүй өндөр гэл ингээ оруулсан байхгүй юу? Тэгээ оноо аваад тийм ээ. Тэгсэн чи тэр нь бүр нэр төрийн нэг гол бүр яаж явж байгаад барыг түмпүндэр сэтсэн байгаа тэр. Тэгээд тэгсэн чи яг тэрийг нь олж хараад тэр дурлцсан гэж байгаа байхгүй юу? Тийм бас Саврыг хин дууссан юм яа. баанч турлаа шүү дээ. Бас арайчтай чи энэ олон нийтийн өргөн дэлгэцээр чи намайг одоо өмнө хэлсэн дээ. Тийм юуг нь бодохгүй тийм биз дээ. Яг хин үсэг. Гоёроос гүүсэн ч гүүгч юу яах хэвтэй. Дээрээ суух хэвтэй үү тий. Яг муудалцаад байхгүй дээ шүү. Юу нэ? Чи гүсэмстэй чи. гэхдээ ер нь аль нь ч гүйсэн мэддэхгүй юм байна хоёр тийм. Тэгээд тэр үед чи хай тав байсан шүү дээ. Тий. Тэгэл хай таваар харьцаж эхлэв. Гэхдээ чи өөр хикс суудаг ахыг гэж бодсон юм байна. Үгүй нэг амар даалтар заяа банч чи юм нэг юм уул тавьцаа халдсан. Тэгээд ийм амар хипхоп бүр яг юу ч яваад байгаа юм тэгээд нэг юм нүүгэлцэн л хүн заяа тэгээд гинж бөөч тэгээд нэг ийм сахал махалтай заяа. Тэгээд хүмсүн дэшээ ингээ эргэцэн. Тэгээд би бүр тэг ингээ харах киноны бадар. Тэгээд харах болгонд ингээ өөр нэг охин дандаа юм суугдцсан. Ингээ нөгөө дээр нь ингэсэн те ингэсэн дандаа ингэсэн явж идэгхгүй суйсын гудамжаар тэгээд би бүр ямар тэнийг гэл тэгж боддог байсан юм би. Гэхдээ хайп тав бичиж байгаа тийм. Ямар тэнийг юм бичиж байгаа тийм. Ямар тэнийг юм бичиж байгаа байхгүй тийм. Тэгэхээр юм байна гэсэн үг чамтай. Тэгэл одоо энэ ангийнхан нөгөө гэгээ мэгээ хандаа гэдэг юм дандаа мис охтуудтай ядж яхад эдний ангийнхан чинь. Тэгэл нөгөө мис охтууд чи өдөр болго ингэл. Одоо манай нөгөө Арука аваад Яваац Арука банч хоёр ч аим сүрхий найзууд идэр байлаа ш тавьд. Тэгэл явж идэг тийм залуу байсан. Тэгээд чи гэхдээ тэрийг мэдсээр чи хайтаа бичиж байгаа чинь чи сайн байна гэсэн. Тийм ээ тийм за би гүц юм а юу яа тийм ээ. Тэрээс салгаад нагаар суусан байна. Тэр чинь ийм банк чинь реклам хийгээд байгаа байхгүй юу? Ангийнхаа нөгөө мистик зохицолтыг ингэж охтуудтай ингэж ойрхон байж нөгөө охинд чинь ингэж атаахал төрүүлж тээ. Би ер нь тийм байлээ. Амар эмэгтэй найзууд амар олонтой. Тэгээ одоо хүртэл одоо маскийнхаа чука гэж гэглээ гэж авах гэж юм ирсэн ингээл тахмаа зам руу ингээл юмсан гэлээ. Тэгэхээр яг манай үеийнхэн болохоор нэг тэгж халтаж чаддаггүй гэх юм одоо нэг ингэж юм хөргөөс айдаг юм. Би бол хамаа зам руу ингээл үрждэг. Тэгээд амар гоо найзан дуунаа байж чаддаг. Тэр нь л тэгж. Ер нь айгүй юм. Эмэгтэй хүнтэй ер нь айгүй тийм очроо олчдаг тийм. Тийм найзууд олч болчдаг тийм хурдан. Тийм миний өчрийг л олцсон байгаа юм да. Ах шиг юм байна. Хойж юусэн бүх төрлийн мисүүдийг очиж юусэн гэдэг. Харин эсрэгээр юм шүү. Банч ингээ эмхтэн айгүй амархан уучраад хойгаач уучраа болохгүй. Эмхтэн дээр очиж танилцах клуб дээр явуулахгүй юу? Тэнд хойгаач хайснаа чи түнс 5000 болсон гэсэн мэддэг гэж. Яруу гэж байгаа гинэ. Юу нь та газар тэнгис зүйлтэй байдаг би нэрээ мэднэ тийм. Сая би хараад бүр ёо. Тэг хүмүүс гэхдээ энэ хоёрыг ахтуу гэхээр тийм үү гэдэг шүү дээ. Мэддэг шүү зарим хүмүүс. Одооноос л жоохон мэддэг. Шал өөр хоёр. Шал өөр юм чи нэг нь 50 паа гэдэг чи яаж вэ? Тэр чи хэдэн оны сонгуул байлаа нэг төмөр зам нөө раш 2008 он болов. За тэр хүртэл би тэр чинь яг ийм байсан шүү дээ. Яг тэр ажил цаартай яг ижлэхэн бийтэй. Тэгээд өглөө нь босон нэг хувцас бэлдсэн багтаа тэг бөөн тоглоом мод ингээ болдог нэг тийм үе байдаг шүү дээ. Би нэг хоног худалгаалч юм. Сойга 8 он гутал чам шиг битсэн юм уу? Тий, тэгээд тийшээ би одоо тийм байсан гэж харагдаагүй би. Тийшээ биш сонгол биш нэг хааш байл нэг хөдөө явсан байна. Тэг чинь уурхаар үуч явлаа. Нэг ажиллаар явсан. Тэгсэн чинь тэндээс нэг уурхаас нэг өдөр болгон нэг пив нэг юу сундаа чоклад гэдэг нь шүү. Тэгэл эрэхтэй амар зузараад ирцэх. Шууд уу? Тэгээ 2008 чинь 8 билүү 6 л. Хойгоч нэг 21 22 төр өгдөөсөн юм. 8 оны сонгуул болох та. Тийм баха. Тэгээ чи 21 22 төр өгдөөсөн юм шүү дээ. Хойгоч. Хөрхөн жиг жоохон. Тэгээд ерөөсө 20-оос хойш тэгэл дэлбэрсэн биш үү? Тэгж аяа дэлбэрээгүй. Таас нэгнээс ингэж болохгүй шүү дээ. Чи зүгээрээ. За тэгээд чи байж ингээд хаа хамаагүй ингээд өсөж аваад идэх нэг өвчтэй юм чинь. За тэгээд ингээд хай тавар ингээд бичилслээ шүү дээ. Тэнгүүч мэдээж эмхтэн хүн шүрхгүй бол эрэгтэй хүн мэн бичээд имэргүй байхгүй. Тэгээд зөвшөөрсөн л ээ. Зөвшөөрсөн л шүү дээ. Тэгээд Хамаагүй байдаг. Хажуудаа амжаад тогтож байгаа. Тэгсэн чинь ингэдэг гэсэн зав. Тэгээд 3 дугаар курс ингээд
дөрвөлөө ороод ирэхгүй. Тэг чин нөгөө нэг хитэн чайц мал байгаа би нэг сар гараа ингээ харлаа байхгүй. Заац тэгээд гарсан юм байлгүй. Сүүлээс хүүхдүүд ингээ гарчдаг байхгүй. Яг ороод чи хайж яаж байгаас чи гид панк ороод ирдэг байхгүй. Орж ирт юм шав шав гэстэй. Ингээ хоёрдугаар курс болж байгаа ингээд орж ирсэн мэт. Тэгээд маач яг дөрөвдүгээр курс болохоор нэг ангигүй болчдөг байхгүй. Дандаа нэг театр дээр бэлддэг. Тэгээ нэг манай багш ардын жүжигчин Ламхүү гэдэг жүжигчин бодоо юуны эзэнгүй байлын. Ааштай юм гэрмээр мэдэн штэ. Ламхүү гэж яг ингээд репетиц явж байхад бүх оюутан театр бүх хаалга мал ингээд хаачдаг байхгүй. Хүн ингээд саад болохгүй болов. Тэгээ бид чинь тайз мэдэн юм яаж ихт. Тэгээ нэг 3 давхрын бэлтаж гэж ярьдаг штэ. 3 давхраа ордог нэг юм хаалга байдаг байхгүй. Тэр нэг ийм зайтай. Тэрнгөө ингээ баян гардаг гэсэн. Аваа ингээ өдөржингөө ингээ харж тий. Тэгээ тэрийг надад номокко илүү хин хэлээ. Чамаа баа яадаг юм. Нэг чамаа ингээ Батараа юм байна. тэгээ ингээ дараасаас яг үнэ. Яг аваад өгчээ. Үнэ мэт тий. Үнэ. Сүмөрөөс аймаг юм хэрэг гэдэг үлдээ. Найз нөгөө харин нөгөө ингээд нүдний шилэн харагдсан байсныг чи яах юм уу яаш. Яруу. Хэдүүлээ өнөөдөр сахад зүгээр яри. Үнэнээ Зүгээр яг үнээр л ярьсан. Яг бидний атмосферыг хэнийг найрсан бэ гэдэг өнөөдөр үнээр л. За би одоо найрсан байсан болсон ч яах вэ одоо яах вэ. Гэхдээ эмгтэй нар их чамж уун штэ. Ялтыг уучка яа нарийн сууц гэдэг босаа. Уучка ялтыг хүрдэж штэ. Тэр их ч сонсож. Тэгээ уучка гэдэг үг хэлж байна. Гүн тэр үнэ. Юу Юу гэж тийм их зохиож ярих вэ? тий. Уучка чинь яг бас хоншоортой яг адгаар руу хөргөж өгчөөд ганцаараа буцаад буудгаад чи аймаг чи гэлд орж явдаг гэсэн чинь. Яах магттай аймхаа хэр хинээлтэй. Үгүй чи агуулга хэлбэрийн жоогон сүрс яхад тэгээд гач бодож байна. Байхгүй бодож юу. Тэгээд за тэгвэл Невка ингээд булангаар харж байгаа. Тэгээд энэ чинь бид хоёр харилцаж эхлэх шууд үгээр хэлсэн байх үгүй юм биш. Дахиад 100 өнгөрөөд дараагийн хичээлийн шинэ жил эхлээд тэгээд бас хараад яваадсан юм биш тийм үү? Хараад яваа. Тэгээд дараагийн төвшөндөө хэрхэн орвоо гэж. би яг тэрийг сайн сандгүй ба. Би тийм хүмүүс сайн гүйж хүнжсэн сайн сандгүй маа. Энэ банч лаймсаа санаад идэв юм. Дараагийн төвч яаж яасан болов? Харин тийм санахгүй. Гэхдээ ямар ч хэлсэн нэг уул ингэсэн. Тэгэл орж ирээд 10 сараас нь үргэлжсэн байхгүй 2 дугаар 10 сараас үерхээгүй. 10 сарын 26-нд анх уулзсан байхгүй. Тэрийг би яагаад амар санаад ирэхэд 10 сарын 26-нд хинэ Невкагийн ихчийнхэн төрсөн өдөр байхгүй. За. Тэгээ би бодохоор ингээд анх уулзсан юм чинь ингээд хоргоогоод өгөө хоёлаа нэг ойрхон жоо сууж мууж байгаа. Тэгээ би хөргөж өгөн гэж чи яарадсан байхгүй. Үгүй чи юунд яардаг гэхгүй би манай ихчийн төрсөн өдрөө явахгүй болохгүй гэд. Тэгээ би тэр суусаас мөнгөн завьяагийн автобусны буудлыг хүртэл алхаад тэгээд яг автобус суухаас өмнө би татангуудаа нэг үнсчээ тэгээ явчихгүй. Тэгж бол ихсэн. Тэгээд тэрнээс хойш ингээд бичээл яатсан. Тэгээд ингээд хөөе татаад аваад үсгэж байгаа юм тий. Тэгээ одоо 10 сарын 26 гэдэг өдөр чинь битэрийн хувьд амар тийм үнцэнтэй өдөр гэдэг байхгүй. Цаа ч ихтэй үнсийг үгүй гэхгүй болоо. Шууд ихсэн. хацар дээр За Невка эндээс хоёулаа няцаалт хийхгүй бол наад хоёр яг өнөө алуулж байна. Чи өндөө үгүй гэж хэлэхгүй байсан гэж нэгсэж үргээд. Жохон хин дор Хэлтгээ ингээд бэлдсэн гэдэг. за яах вэ хэлсэн байсан ч яах вэ. За тэгээд тэр чинь 10 он байсан байхгүй юу. Тэгээ 10 оноос хойш үерхэд баанчтай 4-р курс сургуулаа төгсөө явчихсан. Би 3-р курс болоод үлдчихэж байгаа. Тэгээ жирэмсэн болоод 2-р курс ихэд 100 жирэмсэн болоод 3-р курстэй бүтэн жирэмсэндээ хүүхдээ төрүүлээд. Өдний би нэг хөвгөлтэй байх. Нэг хөвгөлтэй биш байж магадгүй бас. Юу яасан юм. Би чи 2-р курстэй ингээл жүлээтэй болоод гүгээд илаа. Ингээл хөөхөн 2-р курсын жоохон л охин байгаа шүү дээ. Тэгээд жүлээтэй болоод ангийнхаа жүлээтэй болоод гүгээд. Тэгээд 3-р курстэй ороод жирэмсэн болоод төрчөөд 4 сар төрөөд 4 сарын нэг 20 хоноо шууд хичээлдээ ордог байхгүй жүжиг шалгалт тэгээд тэгээ орсон чинь нөгөө жүлээтэй болоод исэн хүн чинь шууд өрлөг их болсон шүү дээ. Шууд өрлөг ихсэн. Шалгалтын дээр өмнөх жил жүлээтэй болж дараа жил шууд өрлөг их болоод Шууд огцсон байсан. огцсон бүр Байхгүйсэн тийм. тийм. Нэг жилийн төлөж хүүхдийг тэгж ивдсэн биш чи. Аа? Ивдсэн биш чи.
Би юу? Эвдэж би эвдэж гэсэн үг чи. Өдөр чинь угсаа эмгтэн хүн болгоно л төрүүлдэг. Эмгтэн хүний байгалийн байгалийн юм шүү дээ. даван туулдаг. Яг нөгөө нэг асуусан. Тэр нөгөө оромжтой асуудлыг цуглын төгсөж хийж болдгоо. Тэгэл дараа л авсан шүү Тэс дорой юм байна. Энэ өстө дорой гэж. Маш хурцтай дээ. Амар Нэг юм айгүй амархан ойлголцоод юу гэдэг нэг юм болох юм хурдан болдог гэдэг юм лээ тийм. Тэрээс нь ингээл нэгнийхээ амар араас гүгээл одоо юм хүмүүс шиг юм амар адармаатай тийм харилцаа дээр байхгүй шүү дээ. Муудалцаад нэг салаад нэг нийлээл тийм түүх байхгүй. Би танаас нөгөө нэг цөмөр одоо ингээл хуур ах дүүнэр юм чим асуух гээд та хоёр тэгээд манай хуйгаад дургуй зан бай юу гэдэг вэ? Ядаргаад тэр хоёрын асуудлыг дараа нь болохоо. Зүгээр л асууж байгаа. Хуйгагийн дургуй зан яг чиг одоо чи мэдж байгаа ш таар багасаа ингээд чамтай адилхан битээ байж чад юм муухай битээ болчих. Цааш нь гоё хэрэгтэй. Юм дургуй юм байна тэгээд. Хуйгаад дургуй юм гэж байгаа юм. Хамгийн чи үсэн ятмар зам байдгаа хуйгаад. Үснээс наалтчаад амаа. Хуйгаад хамгийн гоё хорог хамгийн гоё юм. тийм шүү дээ. Нөгөө тэр үнэн шүхтэй. Би гац мэд манай найз нь үнэхээр нэрээ Паска нөрөөс яг адилхан. Хамгийн дэд цагаахан манай хоёроо Болох хэвээр айгу хурдан болдог гэдэг. Би ч гэсэн ихнэртэйгээ ер нь бол тэцтэй нэр тэцтэй удаагүй. Айгу хурдан нийлцсэн баг 14 хоног тий. Айгу хурдан ойлголцоод угаасаа зан нийлгээ аваад тэгэл гурвуудаа гэртээ хөргүүлээд тэгэл за энэ юм байна. за гурван мөр хөргүүлээгүй ганц удаа хөргүүлсэн юм аа чи гэдэг донцоод нэг удаа хөргүүлсэн. Нэг удаа яалч нөгөө ийм аимшиг кино үзэх чинь ингээд нөгөө чи нэг юм эмхтөний найз байгаа үг чинь аимшиг кино үзэх чинь амар гоё юм боломжтой тий. Тийм шүү дээ. Ингээд өвөлтөж юмгээ тий. тэрж мөрж авах гар марын барих тий. Сайн гоё. Тэсний аимшиг кино үзчих би тэрнээсээ айгаад Тэрний амар хөөргөн санагдсан юм шүү. үгүй Тэр нэг ууч гэж тий. яг хөөрхий юм. орц руу орсон. Тэр ингээс айгаад балаа кино нэг солонгосын нэг яа гэдэг кино Тэр үнээр амар. Миний банчтай аимшиг кино үзсэн чинь загнуулаад баг гомдмоор санагдаад хажууд нь би ингээл нөө хайгаад гэл ингэж мэгээс авахгүй. Тэгээд тэгсэн чинь хажуудыг сууж үзсэн. Чи ямар ядаргаатай юм бэ чи? Үгүй би бас амар хавх. Тэгсэн яаж яах бид нар амар олоолаа үтсэн чи ард бас нэг 2 3 нөхдүүд үзчихлээ. Тэгсэн ингээд сандлын дунд нэг юм зайвд нь штэ. Тэг тийшээ ингээд яаж яах өвөл үзчихнэ ингээд өвлийн малгай дотор ингээд оролт хийжлээ штэ. Тийм тийч юм тэмхтэд явж тавьсан байдаг аахгүй. Тэг юм чи амар ингээд айсан жижиг нэг юм толгой шиг байх нь тэндээсээ айгаад тэгс немка бүтээр тэндээсээ ингээд зочоод яасан чинь тэрээс үл Чи ямар ядаргаатай бэ? Цаашаа авах чи. цантаа санагдаад тэг ёо гэж Би ч гэсэн айж штэ, би ч гэсэн айж штэ. Тэр Японд бид нар явсан шүү дээ. Чи бид нар яач ч гэдэг нэг тэр ихний очсон газар яач аймаг дээр юм бодсон байхгүй. Гаднаас нь ингээ өдрө харахад ч аймаг. Тэр жоохон эвгүй те. Орой бүр эвгүй. Та тий орсон юм уу тийш? Бид нар хамт хонж байгаа шүү дээ. Тэгсэн чинь бас сүнстэй гэдэг нэг бас хилчихгүй лайвал. Тэгээд тэнийг болгоод ингээ хоёул унтч чаддгүй. За батараа тэр доктор ингээ буудаг ингээ зохион байгаа нөгөө тэр нь яг дээр үе хараа. Айгүй эвгүй. Тэгээд за нэрийг авч унтъя гэдэг агийг авч голдоо игээд агийг заавал бүтээр хамт хоног гэдэг. Тэг гэлээ унтраахгүйгээр тэр игээд гурлаа. Тэгсэн ямар тэр бол бас чангал юм байлаа бас. үгүй тэр гэрлээ унтраахгүй Тэ юм мэдгэцсэн юм уу та нар? яг нэг шуган дуграад Уу яг юм усмсууд ингээд гойчоод гинт гойчоод болж болоод тэгтээ нэг жижиг сажиг юм бол байна. мотос авчихдаг. заа шүү дээ. Нэг амар юм байхгүй. Зүгээр ингээд юм билээ. Зүгээр зург төгд өөрөө асаар унтраал. Аа. Үнэхээр нэг сүлтэй юм Гэтэ байхгүй. нэг амар биш биш гэж. Амар биш зүгээр гэрэл мэл ингээд гинт ягаад тэгвэл хальт ингээд цонхны газраас хүн зогсчихгүй буцаж байгаа. Тэр амар биш. Баач чинь тэгэл Ягс гацууж үгүй бах. гэрлээ унтраач гэж яг юм яах өнөдөө гэрлээ унтраач чадаад байна чи. Дөрөгтэй хүн чи. Ямар тогны юм чивдээс гарах юмштэй гэдэг. Тийм. За хоол дээрээ. За. Энэ манай блогийн юунд твичсэн маул гэдэг Солонгосын алдартай цогоочийн ресторан Монголд одоо 24 оны 12 сараас эхлээд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд бүх хоол нь одоо амттай зүгээр нэг солонгос хоол биш. Бүр утлагтай. Тэгээд энэ BBQ сүртэй ирсэн. Махан смок Дэлхийд 1300 салбар байдаг. Нэгэд нь 3 дөрүүлээ ингээд Оо, бүр суугаад хоолж ин тийм. 1300. 1300 салбартай юм рестораны нэгд нь сууж байна. Улаанбаатар хоттой сууж байна гэж. 백짜장
Original Korean taste. Энэ нөгөө Японы Асакигийн супер ус гэдэг энэ одоо айгу хүний бид хэрэгтэй нөгөө шингэн сайн нөхдөг тэгээ магийн зааг гэдэг энэ нөгөө витамин С-ийг ашигтай бүтээгдэхүүн гэхдээ тэгээд гол нөгөө нэг сахар багтаа. Тийм ээ. Энэ бол Япончууд бол энийг бол нэг л ууж яах вэ? үгүй ер нь би энэ 2004 онд Японд анх очиж үзэж байхад энийг лууж исэн яг л ийм надад л ууд юм бэл. Покер гэдэг энэ Асахи гэдэг энийг л ууд. Тийм шүү дээ. Адис мэдээ сайд руу мэдэн шүү дээ. Сайд руу мэдэн шүү дээ. Чи ч одоо Баанд манай бараг бүх юм. чи манай бүх юм чи ч одоо мэдээ одоо нийтүүд дээр бас ингээд бас байгаа да тийм. Биеийн шингэн түргэн хугацаанд нөхөн. Илчлэг бага, дөрвөн төрлийн эрдэс бодис, наршсан үед болон спортоор хичээлэх үед биеийн шингэнийг нөхөж ангаана. Өдөр бүр цангаагаа тайл. Суперус. Энийг маш урлагийн яг гэрүүл байх ямар гэдэг юм бэ? Урлагийн хүмүүсийн гэрүүл. Тийм. Тэгээ ингээ хүмүүсээс өөрсдөө урлагийн гэрүүл ч юм бас тийм. Энэ нөгөө яг Оюун гой муухан. тийм яг нэг мэрэгчлэр сураад төгссөн болохоор нэг ойлгох тал дээр бол ямар ч асуудал байхгүй. Ингээд мэрэгчлээ ойлгох, ажилт мэрэгчлээ ойлгох тал дээр ямар ч асуудал. Тэр нь бол гоё. Муухан юу вэ? Цаг нар Яг ингээд цаг нар давцаад ингээд нөгөө ар гэр алдагдаад таарлахгүй байхгүй. Одоо жишээлбэл сая ингээд банк кинонд яваад би ингээд бас ажил төрөлтэй болохоор ингээд хоёлоо таарлахгүй сая хит онч баг 4 5 Би л сүүлийн 14. бүр ингээд яг ингэж таарлахгүй ингээд 15 Тэр ногоож чи байгаа. хаяа усны ингэмээр өгдөг өстэй. Тэгээд сайн мэн нөө ар гэрээч бол бүчин насраа хамгаалж чинь байна гэхээр ярьж юм чи би видео колл хийж байгаа. Тэр чи хэдэн онд үлээ? Битээр бараг 6 7 сар уулзаг гэсэн шүү дээ. Тийм. Чи яагаад тэгэхээр манайх бэлтгэлтэй эднийх тоглолттой. Тэгвэл эднийх тоглолтоо дууссан хөтэ баригаад яваад манайх тоглоод ирсэн чи би зүрх баригаад яваад баригадаас ирж эднийх гадагшаа яваад ирсэн чи зүрж би гадагшаа яваад тэгээ яг 6 сар гарав. Тэгээд 6 сарын хорын охтууд яаж ийн одоо ямар Өстой наацтай тэгэл Өөрсдөө айгүй хөргөө өсөж байгаа юм байна. Тэр хүмүүс айгүй хөргөө өөрсдөө өсөж яваад байгаа юм. Аав ээж аав тэр үүдтэй. чинь тэгээд амар жоохон оюутан бат үнтэй гаргасан болохоор яалтчгүй аав ээжийн тусд юм айгүй хэрэгтэй амч ба том охин бол Эмээ өгөөд штэ. Них амар бит хоёр ч болохоор ингээд хүүхий хаа босс одоо юу гэдэг ингээд зүгээр харьцсан штэ. Бит хоёртой ч гэсэн нөгөөд чи айгүй даруулгатай айтаахан байж байгаа юм. Энэ стори байна. Нэг өдөр хүүхдээ юу яа тий аавч хоёр хүүхд харж байгаа бит хоёрын шиделгүүр очиод ирээ гэдэг байхгүй зүгээр хүүхд үлдээдэг байхгүй юу. Тэгээд нэг 2 цаг болчоод ороод ирсэн. Тэгсэн чинь нөгөө хүүхд чинь ингээд буудан дээр хүснийгийн байрыг мэдэн штэ том буудантай байсан штэ. Буудан дээр ингээд хөвтцэн. Эмээгийнхээ ингээд нөгөө өвөр дээр тэг ингээд юм уу тавьсан тэг жимийн тавьсан. Өвөө доор нь хүлээн ингээд барьсан. Эмээ нь бүр яагаад ч байгаа юм бэ тэгсэн байж. Бүр гайхаад бүш яац гэсэн чи өстө хүүхд өвдөөд яа халуураад яагаад гэнэ за битээ хутлаа яриад маялаад босооч нөөдөд гот гэж боосоо явчихдаг гэсэн чи ямар хоёр тэнэг бай хүүхд өвдөж байгаа чинь ингээд бүр ингээд нөө тэгж хайрладаг Хоёр бол үнэхээр муу аваач. тийм амар нөгөө өвөө эмээгээ хараад гэсэн тэг шалчсан байгаа байхгүй. Тэр чинь уусаа ямар ч хүмүүс имээ өвдөж үздэг гэдэг юм шүү. Имээ өвдөж хамгийн хайрладаг гэдэг чинь уусаа. Амар Би бол имээдээ уусаа амар гэлдэгсэн болох юм нэ. тэгж хайрлаад. юу юм бэлээ. Чи нөгөө ихлүүлдэг хүн дээр би ч нөгөө ихнэр Шинэ Зеланд руу 6 сар явхад сургууль явхад хүү аваад манай хүч жимхэн чи хэдэн настай байлаа? 4 настай. Жимхэн хүн болж байгаа юм чи. Стугунд ордог өгсөн хоол юу болгоныг иддэг те айгуу гоё аавтайгаа ингэ юм яадаг ээж ирээл хилээ хазаалж эхэлж байгаа юм чи Хүн биш болоо. тийм хүн биш болж байгаа юм чи тэгэл заа угаасаа нөгөө хэн блэ нөгөө хэлсэн байдаг штэ ирэх зан гэж ээж аавтай хүний зан гэдэг ээжтэй хүний зан гэдэг Тэр нөгөө түнээс урдсан сохсоо. 7 сарын нэгийг харахгүй гэдэг чинь. Тэгвэл одоо хоорондоо видео кол мэл ярих хэрэгтэй. гэдэг үү шүү дээ. Тэр ч арай 7 сар болоо байгаа. Миний ярьж байгаа дэстүүлсэн үү? Аа 5 сар байгаа. Тэр үедээ ингэ ярих уу? Хараа хэцүүдэд биш шүү гэдэг одоо видео кол ярина гэдэг. Би ч хүнштэй мөштэй гэдэг. За чи бас арайштай би ч эмгтэй хүнштэй мөштэй гэдэг ярих уу? Тэгээ яасан яг яхаа. Хаага надад тэгсэн чи банж за мэдгүй нааграа зохицуулж байгаа Яа, завгүй байна гэсэн байна. Завгүй чи өөрөө тэгээ бодож байгаа юм. Гот үнэхээр ажилтаа үгүй ялтаа л тий.
Надад чи эмхтэн байхгүй юм. Дууд хоёр гарч юу игээд байгаа юм тэр. Тэгээ бас юм ярина. Тэр ярина шүү дээ. Эмхтэн хэлэх бас айгүй хэцүү байна гэдэг. Тэгээд гарчин байгаа юм байгаа уустай гэдэг. Тэгээ нөгөө яалчгүй нэг салбарын хоёр үний зовлон бас яг нөгөө жаргалтай талын тэр бивний айгүй ойлуудыг шүн өртөхгүй шүн өрөө яваад ингээд орой үуч яваад хахаар бас нөгөө жүжигчин мэрэгтэй ч юм уу тийм мэрэгтэй ойлгохгүй хүмүүс бол асуудалтай шүү дээ. Хүн л юм чинь хардах тий уурлах юу гарч ирж шүү дээ. Жүжигчин бивнийг ойлгодог болохоор тэр нь давуу талтай боловч авчиг нөгөө талаар яалчгүй. Уучгав тэр яг хойлоо телевизд байхад бас яг тиймс ингээд хоол идэх завгүй ингээд ажилтаа үед бай. Тэрийг ойлгоод ингээд би нэг хүлээж аваад хамтаа хоол моолоо иддэг орой ингээд өдрийн хоол орой 4 цагт магт идчихэж шүү дээ. Гүнгүүд яалчгүй ингээд нөгөө нэг тухайн хэл мэдээлч ингээд хонуудаар ажилласан шууд амжилт ингээд ингээд хойлоо жишээ нь байж мэнс таарч юм уу. Он гарахад хойлоо телевиз дээр байж идэх ч юм уу тий. Тэгээ ямар сандаа сүүлдээ би бүр эхнэр яг он гарах үед эфир дээр хөтлөх нөгөө үнцүүлэгчээр байж таараад би ч хүүгээ аваад онгоноо хамт гарах чинь гэж гүйж болдогоор лифтэн дотор он гаргаад тийм. Тийм болж л байсан. Тэгэхээр яаж ч үний тийм Гэтэл даваа сул талтай. огт ойлгдгоос үнийг ч юм ойлгуул заа сургууль үстэй гэж одоо үгүй юу? Тэгэл тэр чинь тэгэл асуудал үүссэн шүү дээ. Тэгэл Англи асуудал гэсэн. Сурах зүүн байна. Чи бас Тавраад. чи бас ацтаалахгүй да. За тийм болгоо өөрөө та тэг юу ч болж болно. Яг үндэ тэгээ зогцоод амьдрал хүн юу ч зогцож амьдрдээ шүү. Бас тэрийг бас битгий ягаарай. Заавал тэгэхгүй ойлгохгүй юм байхгүй шүү. Тийм ойлгош ойлгох хүн тэгэл ойлгох хүмүүс өчнөө ойлгоод амьд өчнөө хүмүүс байгаа. Тэр За тийм штэ. Тэгээд яасан юм бэ? яг өөр шүү. Наа чи ингээд өөрөө яриад өөрөө хэлдэг явчих. Зүгээр байгаа. Өөрөө хариулаад болж гинүү тэг ингээд Яг өөр үнцэтэй юм. Би нэг таадагчна. Өөр тийм хүн хамт үзэхгүй өнөөдөр. одоо яагаад ч одоо Эй хөөх юм. Яасан юм бэ? Гэтэ ер нь хөөх юм аа нэрэ. Тэгээд ер нь бол анхны танилцаад сүүлдээ танилцаад тэгээд танилцсан шүү дээ. тэгээд шууд хоёрдугаар тэгээд шууд тэгээд явчихсан юм шүү дээ цаашаа тийм. Бас тэгэхээр бас ийштэй хэлсэн байна хоёроо. Тэгээд бид хоёр бүр хурмаа ижсэн шүү дээ. Яг яг мэдгүй лөө. Бид хоёр бүр оюутан багтаа заяа. Оюутан багт хэлсэн юм уу? Тий 12 онд хурмаа ижсэн шүү. Оо за. Одоогоос Тэгвэл бид нар яаж өгөх вэ? Тий. Хоёрыг ч ураагүй. жоохон багтаа. Өөрөө жоох юм чинь. Тий. Улаан яриад танаа хамт ирсэн шүү дээ. А тэгээ намаа гэж мэдгүй лээ. Би мэдэмжтэй. Хоёроо авчихсан юм шүү дээ. Ирсэн те. Тэгээ хоёроо ч өөрөө мэдгүй байгаа Үгүй санахгүй байна харин. Аргагүй шүү дээ. дээ. Тэгээ хоёроо тэр үчи нөгөө дүүгээ өрөнгөд нэг авчихсан байгааг бол тий. Тэгээ 13 4 жилийн өмнө. Тэг нэг дүүрийн хүү Барсаа дүүгээр гартгаар амраа хоёр хөтлөөд. Анх удаа Цэний онголдоо амгаах. А тийм. Оногтой юм. Тий. Барсаа анх удаа хөрөн хөтлж үзэж байгаа А юм. тийм. оо тустай тайт ирсэн. Бид хоёр өөрсдөө яцсан. За хоёр өөр л яа. Төлөвлөлөө. Nice. Гоё шүү дээ. Одоо тэгтээ бодохоор ингэдэг. Одоо ингээд хүмүүсийн хөрмийг ингээд харахаар амар гоё харагдаад бидний яг хойд чинь 12 онд одоо bridesmaid-ийн соёлж орж ирээгүй байлаа гэрчмэрч гэж байхгүй заяа. Яг одоо нэг юм уламжлалт хөрмний юм сүүлийн үед л хийцэн юм шиг аа бит хоёр. Тэгэд ямар ч тийм байхгүй одоо дээр үе хөрм хийцэн байгаа байхгүй яг. Одоо хүмүүсийн хөрмийг харахаар амар гоё харагдаад. гэж боддоо шүү дээ. Тойрын хөрм тий. Үгүй би бүр Баажиг өөр дагааны үед шүү дээ. Юуны үедээ Дагааны үед Хоёул хамгийн том бэлгийн зургт шүү дээ. Нэр гэсэн хамгийн том бэлгийн зургт шүү дээ. Дагааны жазтай дагааны үсээ тэр үед ч одоо бэлгэнд нэг жаастай зураг өгдөг байсан юм аа. том жазтай нэг юм Энэ одоо үедсэн бол өсө багтаа маш ирж байгаа шүү дээ. Тий. одоо дээрээс бэлэн мөнгө л өгчөж байгаа. Бэлэн мөнгө тий ерөөсөө Гэхдээ тэр чинь баахан морь мал өгөөдөөс хин ч үгсэн яг юу ч үгсэн тий. Яасан ийсэн Хурдууд ми юу ёо. Унтан цагаан өгөө одоо юу ч яз. таан шууд одоо сотороо дөрөв хамтаа л өгсөн юм шүү дээ. Энд хин үгсэн Өгсөн бол- ингээд дараа нь өгсөн бол байгаа байна. Өгсөн баа. Тий. Тэр нэг шууд тэндээс дэвтэр гаргаж явчихгүй. Хэн гээд очиж хитэ өнгөнэ. Би дэ сандын баг дагт намайг нэг манай таньдаг хамаат нэмээ. Хүүдэрийг хоног өглөө гэж гисэн. Одоо би жоохон багт штэ. Тэгээ би бол нөгөө тим хийчих мартахгүй. Би ч угаас тийм. Дараа нэг 500 нэмээ нөгөө
Миний нөгөө хонь байгаа гэж. Миний нөгөө тэр чинь ийгүүдэд үтсэн шүү дээ. Тэр одоо хоньос яхаар миний гадаа үтсэн. Тэрээс ойлгохгүй байхгүй тэр. Ганцхан миний үгийн л байна. Миний нөгөө хонь ийгүүдэд. Тэр нэг хург өгсөн гэсэн чинь тэр хург байгаа. Тэр хург нь хонь болоод үтсэж хургараад байгаа гэдэг юм дээ. Тэр байгаа. Авах хэрэгтэй юм л. Ерөөсөө тэр дөрөнд авчих хэрэгтэй юм. Малтай бол мал дээр малчинтай бол Аха магаш чи яах гэж өөрийгөө ч хамгаалчих гэдэг. Эсвэл галтгоонд авчираа цааш нь харуулад тий. За тийм нэ. Гэтэ ер нь бол тэр үе хурм яг гэдэг юм. Би чи яг таарч бас гайгүй чи. Би чи бүр лагааны үед нийцсэн. Таны үед энэ торцог морцогтой дээл мэлтэй байдаг байсан уу? Дээл мэл байхгүй шүү. Дээл байхгүй. Палаж малаж өмсөх үү? Палаж өмссөн барайч. Тэр чи үе 70-80 онд ч байсан. 70-80 онд ч байсан палаж ч. Тийм үү? Тэг чи бас тэгэж бас монголчуудыг бас Тийм шүү дээ. тэр соёл чинь бол за болоорой чи бас. Тийм амар бас монголчууд бас тийм бас юу байгаагүй шүү. Чи манай аав ээж зур 80 онд хөрмөө байсан Тийм шүү дээ. Тэгэхээр тэр үед л яг Палажтай байсан. палажтай юудаг байдаг шүү. Би бас тийм дээр үед би чи 80 онд дөнгөж төржсэн шүү. Нэг юм торцог морцог дээл мэлтэй хөрөн байдаг гэсэн тий. Яг тэр хүмүүний сонголтын л Тэр манай ээж аав хөрөн бол бас тэр үед 10 оны болохоор манай ээж аав хөрөн бол бас цагаан плачтай байдаг. цагаан палажтай л байлээ. Тэр палажууд үе үед байсан байна. Тэр бэлэг мэлэг болж байгаа дагаана юм чи. Гэмээ мото барьсан байг санахгүй биш. Амиж хөрмөө ээжэж. Амиж. Тэр чи түгэм л асуусан шүү. Цааш одоо 25-нд хэдэн настайсэн юм бэ? Хэдэн настай хөрөн ээж ч үү? Оо мэдгүй нэгэ жоохон байсан. 25 онд ч одоо 17 8 тавьсан юм уу? 14 байсан. 14 5 тавьсан юм хаа. Би ч одоо тэгэж одоо 30-д гараад ирж штэ. Хойлож уу юм биш шүү дээ. Хоёул үгүй. Тэгэж яах болчиход байгаа штэ. Тэгээ бааж ихтэй үеийнхэндээ залуу. Танаа үеийнхнийг чи сонссон чи бас л дээр үе хүмүүс үлээ шүү дээ тий. Тийм хаа мэн дөө. Гэтэ айгүй гой ануухаар өгдөг шүү дээ. Би юу нэ? Хөөе ануухаа. Нэр ануухаар. Хатуухан байгаад гэдэг. Нэр манай бааж ануухаа шүү дээ. Гэтэ уурсгийнхан бид нар чи юу н ануухан гэдэг үстэй бүгд тийм. Тийм. Би бол энийг аль энэ ч удаа юу гэнэ үү? Хоёрогоос 11 сард дүү шүү дээ. 11 сар. Гэдэг чинь чи Монгол яриа шүү. Тийм жоохон. Нэг Баанчи нараа хэдэн онд үлээ хүүхд мөгч төрсэн заяа хувийн бүгд мөгчтэй. Тэгээд гисэн чинь аав энэ хүнсний нэг ороод юу нэг каник аваад иргэлдэг байхгүй. Тэр чи юуны үер юм бэ те. Бид нэг л хүлээгээл л баймар удлаа баанч байхгүй заяа. Хайж тийм бол тоо гэдэг. Байж ч ороод ирлээ. Хоос ороод ирлээ. Яасан бэ нөгөө каника яасан гэж өгдөггүй гэж заяа. Насан дөрөөгөө ингээд Нидэд том болсон. Бүгд мөгттэй авцаа гөрмийн бүгд мөгт. 26 талаа өрсөн байгаа шүү дээ. Тийм. Гэтэ одоо хараа шүү дээ. Энийг юм биш. Надад өгөхгүй юм Энэ ч даа. одоо худалч энэ ч одоо ер нь л одоо Бас зүждэг ч. одоо 30 жилийн гарчлаа шүү дээ. Тэгээд гэсэн чи аав. Тэгвэл хуйгаа гараад. Тэгээд хуйгаа гараад авчирсан байдаг. Хойгод асуудалгүй. Хойгоо нэгсэн. 10 сарын зөв. Харин хойгод хаалгаар ороод ирэхэд танайг. Хойгоо хаалгаар орсон чи. Өөдөөс ахаа хэдийгээ хойгоо. Хойгоо just байлаар бас ануухан биш зэрэг өгсөн. Ануухан гэдэг хитцэж хойгоо зовхгүй шүү. Отэг миний томак шиг юм чи. Надад 6 дүүс. Багтаунаа жинэ. Инес ороо сараа. Надад 6 дүү. Тэгээд нэр нэлийн зайтай гэж боддог үснэ. Та ч тэгж боддог үснэ. Би энэ хоёрыг юу 15 6 насны зүрхтэй. Хит дүү юм гэж боддог. Баанч чи хит зүгтэж бодож байна. Аав ээж 40 дээр гарцсан, mag 20 дээр гарцсан. Тийм адил гэж бодсон чи ямар муухай би явж байгаа юм бэ? Яагаад тэр нэр өгөх Сүүмгээс шиг амбар нөөс ёо. Би өөртөө манай хайптай. Чихэн багтаунаа жинэ даа. Тэгээд за тийм аваад уураа. Тэгээд хоёулаа тэгтээ хараа юм соёл урлагийг сургууль төгссөн болгон шууд ингэж жүжигчний тайзан дээр гарчдаг тийм сургууль бас биш юм. Урлагийн тайз
хатуу гэж ярьдаг. Тэгээд бас нэг дээрэс нь тоотой, хязгаартай, лимиттэй жилд одоо юу гэдэг 20-30-аараа төгсөж байгаа бол жилд ганц 2 л ажлын байр бий болно тийм үү? Тэр их хурцлын донд хоёр маань ингээд хоёулаа ингээд урлагаараа явцсан байна. Сургуулаа төгсөөд ажил амьдралын гаргаа эхэлжсэн талаараа яриач. Банч ойтон бахасаа маскд тайз зүгөөд нөгөө ари албан Хоёр илүү гурлаар курстэй орсон аа. тийм байсан дагалдаад. Тэгвэл би бол төгсөөл уг нь драмын театрт шалгалт өгчээсэн чи яг намайг төгсдөг жил драмын театр шалгалт аваагүй. Хүн аваагүй. Тий. Тэр чинь өнжөөд нэг авдаг байсан шүү дээ. Тэгээ аваагүй юм. Тэгээд байжсэн чинь төв таг залгаад. Тэгэл ирээд уулзгал тэгэл очиод уулзаал юм бол шууд тий шууд тэгэл тоглолтод ороод тэгэл шууд юу аа миг зэг зүгдэг болоо бүр юм ярьдаг болол одоо тий бид чиг тэгдгүйсэн чинь шууд л ингээл ярьж мардаг болол одоо бидний тэр анхны номерууд байд юм да нэг бомбодлаа адэр гээл тий баатах бахмахтай ингээл партнерлаад байдаг тэр мөр чи ингээл миний бүр хамгийн анхны тоглолт хамгийн анхны шууд мигтэй ингээл юм яар шууд жүжигчээ гээл явчихсан хүмүүс ч уг ингээл бүжиж мүжиглээл нэлээд байж байгаа л өдр ардч та тийм байгаагүй. Тэгвэл ямар ч гэсэн бас нэгэ шууд бас тэгээд дараа жил нь уг нь бэлтэж байгаа драмын театр шалгалт өгье гэж бодсон баг. Ардгууд нь шууд нэгдэж тээ. Тэгсэн чинь харин тэгэл эмоцтой нөгөө жил болцохоор чинь тэгээд Дасчихгүй. тий дасцсан тэгэл за шалгалт өгөөчгүй тэгэл өнгөрсөн шүү. Тэ болиг л тээ. Тэгэл энэ гişүн урлагийн хүн болсон доо. Банд болохоор тэр тайзны араас хизээ урагшаа гарч байгаа. 11 онд яг төгсөд Шууд төгсөөд тэгээд тэр чинь яг намайг төгссөн чинь заанах. За ингээд одоо албан ёсоор маск продакшн жүжигчин боллоо. Тайзан дээр 5 таа морил тэгээ яг авчихсан. Тэр чинь 11 оны 9 сард бид тэр яг төгссөн жил яг нэг юу тоглолт хийсэн. Учир тухайн үед 50-ны тогсон тоглолт хэлээ. Амар рекорд. Биднэрт бүр плед болтохгүй. Шарчтаас ингээ худалд даблдаж худалдаж авдаг тийм тоглолт. Тэр чинь нэг тэр санаж байна нэг эни мон зандаа тоглолт тахгүй. Тэр чинь нөгөө тий нөгөө жижигний тодордог. тий. Тэндээс ер нь манай залуучууд ер нь яг анх гарч эхэлсэн. алтраа жижиг тий дандаа жижиг. Манайхс одоо S2-ын дөрөв одоо жижигээ цоомоо цоож тэгээд цасаа. Одоо бид зургаач яг анх тэгж тайзан дээр тэгж гарчсан. Урд нь бол жижигээ цоож хоёр гардаг байсан. 11 оны хавьд энэ мөн үгүй юу? Энэ мөн 11 оны тоглолттой. Тэр гоцтой гоё тий. Энийхээ зэндээ ярихгүй. Анх ингээл түүдээ залгасан чинь итгэхгүй би. Ингээл хоолой мөн чим шиг биш чим шиг худлаа тоглоод бид нар нөгөө төгсчөөд би нэргөө худлаа тогж моглол чаавс бүгд ажилгүй яг лагаас шүлгээ дааштай тэгээд би нэргөө тоглоод тийчээс ирч гэлээ тоглоодсан. Тэгсэн яг түүдээ залгаад нэрээ юм уу гэд ингээд яриадсан чинь нэрэж муу юм шиг. Тэгэл очиод уулзсан чинь авъя гэл тэгэхээр амар баярлаад би нөгөө ангийнхаа номноо гэдэг охинтой хамт очсон. Би тэр хамт орсон. Одоо драмын театрт байдаг гэсэн шүү дээ нөгөө хөгтөл төслийн санаачлагч гэдэг манай номноо гэж жүжигч охин гэдэг. Тэр их дээр хамт ороод. Тэгэл за хоёр ингээд тоглолтод ороо заяа гэдэг. Тэр чинь нөгөө эмоц байгуулагдсан жил байхгүй юу. Гэтэ хоёр дахь тоглолт юм байсан. Тэгэл яа гэж хоёлаа гараал баг өгч мэлэх гэдэг. Амар баярлал тэгэл орж ирсэн шнаа. Гэхдээ яг тэр урдын гоо тайзтай гарах чинь хамгийн гоё юм байна шүү дээ. Нэг үссэн зүйлээ гээл те. Яг ингээл нөгөө юм мэдрэл те. Тэр яг ч гоё хаа те. Тэр мэдрэмж гоё тий. Гоё тий. Хамгийн анх эхний нөгөө нэг тоглолт нээх гээд эхний тоглолт ингээд эхлэх гээд тайзны ард байж чад тэр мэдрэмж амар штэ ёо ингээл хаан ч яваад байгаа. Тэгээ баг ингээл хуруу гарны үзүүр мэддэхгүй байгаа юм шиг тэгэл ингээл фанфар өгөхөд ёо гэж нэрээ. Яг ч үү. Тэгээд чинь тэр амар мэдрэмжээ дарж тайзан дээр жүжиглэнэ гэж бас хэцүү баха тий. Юу бас тийм мэдрэмж. Тэгэл баг ингээл зарим үг ингээл юу ч удаа мэддэхгүй ингээд чихний хажуугаар өнгөрдөө штэ. За миний интернет дуусчлаа, эсвэл үзэж байгаа видео маань гацчихлаа. Ерөнхийдөө жоохон хэрэглэгээ хянахгүй бол интернет мань дуусах гэдэг нэг ийм асуудал бидний амьдралд маш их одоо түгээмэл байдаг гэж хэлж болно. Гэхдээ яг ийм асуудлуудыг тулгардаг хүмүүсээ бол яг одоо анхаарал хандуулаарай гэж хэлмээр байна. Яг бол бид нар та бүхэндээ Sky Media-гийн high speed үйлчлэгийг санал болгож байна. Тэгээд Sky high speed гэхээр та бүхэн мэдээж хурдан интернет ойлгож байгаа. Тэгэхээр маш хурдан 100 мегабайтын хурдтай дээрэс нь хэрэглээ хязгааргүй өрхийн хэрэглээнд тохирсон. Тэгэхээр одоо ингээ бодохоор бид нар яг ингээд интернетийн 90 үед амьдарч байна. Бидний гэр бүл, ажил, төрөл, харилцаа бүх зүйл ерөөсөө интернет дээр суулгагдаж байгаа гэдэг гэж бид нар хэлж болно.
Тэгээ бидний амьдралын ерөөсөө бүдүүр тутмын хэрэглээ маань ерөөсөө цэвэр интернеттэй холбоотой байна. Тэр тусмаа зүгээр хамгийн ингэж жишээ та бүхэн YouTube дээр би суур дээр баж ялтыг ямар ч асуудалгүйгээр YouTube дээр үзэхэд танд бас нэлээх интернет хэрэглэтэй болох хаа. Тэгэхээр энэ бүх хэрэгцээнд танд high speed Sky Media хамгийн тохиромжтой гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Ягаад гэвэл бус одоо интернет хэрэглээнүүд маань одоо юунд дуусах юм бол хурдан 128 болдог бол high speed гэхгүй хэзээ. Ягаад бол 100 МБ-аараа хязгааргүй хэрэглээтэй болохоор та бүхэн хязгааргүй хэрэглэх боломжтой юм аа. За тэгэхээр одоо шинэ хэрэглэгчдэр би та бүхэндээ 3 сард ердөө 20 мянган төгрөгөөр хэрэглэх боломжтой юм да. Энэ урамшуул маань 7 сарын 31 хүртэл явж байгаа гэдгийг бас хэлгээд таатай байна. За тэгээ мэдээж юм шинэ хэрэглэгчдээс Японы Токиод байгаа Warner Brothers-ийн одоо студид зочлон Harry Potter-ын шоу гэж байдаг. Тэгээ Harry Potter шоуг үзэх юм боломжтой байгаа. Энэ онцгой юм ихтэй юм эрхийн эзэнг одоо шалруулах юм байна. Тэгээд та бүхэн захиалга өгвөл Sky цэгийн зам нь 76 9000 дугаараар холбогдоорой гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Ижид хаан байдаг вэ? Ижид эзэж дуустгүй өндөр хурдны интернеттэй айл бүхэнд бий. Та 12500 төгрөгөөр 100 МБ хурдтай high speed үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод Harry Potter студиэр гэр бүлээрээ аялаарай. Тэр тэгээд дөнгөж хоёлаа маскт ороод банж маскт би эмоцтойгоо ороод ингээд хүүхдүүд нөгөө аав ээж хоёр дээр хүүхд том нь аав ээж хоёр дээр байсан байхгүй юу. Тэгээд дөнгөж цалин цагаанд хүрээгүй те бас мөнгө төр нэг жоох асуудалтай. Тэгээд угаах чи нэг юм байгаа байхгүй 90 очи битээр хүнсний нэг байр нэг том байр юм хоёулахнаа байдгүйсэн байхгүй. Тэгсэн мөнгөгүй штэ угаасаа мөнгөгүй байгаа юм чи дөнгөж төгсдөг гэсэн чи би хөдөө явсан байсан юм уу да. Дөнгөж орсон. Тэгсэн чи баанч нэг юу за чи үргэлжлүүл заяа. Чи ярих юм уу яах би ярих юм. Чи яриа чи. Тэгсэн чи би хөдөө явсан байсан. Тэгсэн чи манай тогны мөнгө гараад тэгээд тогийн маань тасалчих. За тэг битээр нэг хөрөөс хариу өндөг гэсэн ахгүй цагаа. Тэгсэн чи тог тасалсан чи баанж би надад хэлэхгүй бүгжөөч үлээ эмгэж үлээ ламбард нь тавьчаад машина ингээд ламбард нь үүдэн тавьчаад ламбард орж эмгээ бүгжөө тавьчаад буцаа гараад ирсэн чи машины начсан байсан. Тавьсан мөнгөөр машина аваад тогны мөнгө. За манай калбижи гэдэг манай хоолны маань гоё нэг шинэ бүтээгдэхүүнүүд олсон. Калбижи ананас ананасаа дахиад чиудтай юм зөндөө зүтсэн тий. Зөндөө энэ ихтэй амар амартай. Амартай. Шууд орж ирээ шууд хоолоо хийгээл яана гэж байхгүй шүү. Ороод шууд энийг яаж шууд хадгаад болоо тий. Энэ бэлэн шууд амартай. Тэг энэ бол нөгөө анх нөгөө нааш цаашаа матутах гараас гисэн одоо ингээд төрлүүд маань нэмэгдээ 6 төрөл болоо. Тэгээд одоо тэгээд 100 хүмүүс үхээр юм хэлэх байхгүй. Аамгүй ямар. Тэгээд бүх сүлжээ зүгээр дээрээс нь фреш пакер захиалаад боломжтой. Тэгээд хоолны бол угаасаа маш амар хамгийн амар тэгээд гой амтыг хятадыг шууд хадгаад болоо тий. Зяц. Орой ямар хоол идвэл зүгээр юм бэ те? Орой бүр хамтдаа хооллоо. Хоол сайн үстэй юм дөө. Амар. Хоолыг аль нэстэй. Солиор болно Нэр. тий манай хоолноос аимсан. Аа. Гэтэ чи яг ингэж би ч айгу ахууч штэ айгу юм анкатай хүүхэн байгаа даахгүй юу? анката. Аа за. Бас гоё үг хэлж байна. Өнөөдөр бас бажи алтын олон дугаар анката гэдэг үгийг анхудаа хэлсэн юм боллоо та. Баярлалаа. Гэхдээ анката мөн. Тэгэхээр нөгөө ийм хоол өгвөл гэхдээ хийхгүй гэх юм байна. Тийм үг би надад чийдгүй. Би өөрөө ингэх юм. Би өөрөө нэг идчихтiin гэж хэлэх юм шүү юм шүү дээ. Гэхдээ нөгөө яарч марс үед зүгээр идэж шүү. Хүүхдүүд өөрсдөө хийгээд идчихдэг. Тэр нэг. Одоо бид чи хоёулаа гараа авчаар октод яг үлдчихэж байгаа байхгүй. Яг л ийм хүмүүд авч тавиал тэгэл хоолой дээрээ яваарай гэж бүтээж байгаа юм чи. Анката хүүхдүүд ч юм уу хоол хийгээл гарна да. За инкаг юм байна. Яа тугат цаавал. Инкаг байна. Унахад. Баачи юутай вэ? Толиотой юу лээ? Би юу лээ? Анууха. Анкета бас тийшүү Монгол өгнөд шүү. Монгол гоё өгнөд бай. Анууха гэж шүү та. Тэгээд анката вэ шүү. Тэгээд бас Тэнээс анууха. Анууха манай би өнөө одоо бидний үеийнх чи 10 жилийн урагт дээр очих юм бол бас цаг нь явсан байлээ. Энэ насн дээр ийм анууха. Тэр уулзалттай амар идэгтэй. 10 жилийн уулз. Сая хэлээ. Атсноо. Занаахын 10 жилийнхэнтэй уулзна гэ. Явахгүй. Занаах чи. Занаахын үгүй бүр. Занаах чи бас анкад шүү дээ. Үгүй үеийнх нь тий. Тэгсэн чи зүгээр яа. Харч за гэсэн юм.
Тэр аргагүй аргагүй. Донцлог Донлог шүү дээ. Бод Ялгаа гарч байгаа ялгаа гарч. Хотод амьдарч байгаа хүн бүр хөдөө амьдарч байгаа хүн чинь ялгаа гарч. Тэгээ урлагийн хүн бас бие авч явах нь өөр шүү. Та урлагт ороогүйсэн бол та бас ямар ч царайтай авах юм бэлээ тий. Урлагт ороогүй би хөргөө авчих царайтай байгаа шүү дээ. Урлагт ороогүй хөргөө авчих царайтай байгаа. Тий, явчихсан ч авах. Үгүй шүү дээ хөргөө авчих байгаа. Ах чи урлагт ороогүй болохоор гэж байгаа. Хөргөө авчих урлагт орох зөндөө үдсэн шүү дээ. Манай хуйлаач урлагийн хүн шүү дээ. Үгүй урлагт орох ч үдсэн. Тэг бөм зөндөө үзлээ. Сүүлдээ гэж полипстаг хайж байгаа. Царайж явахгүй байна. Юу ч явахгүй байна. Гэтэ манай хойгоо бодоход урлагийн өнгө чихээд сонио. Урлагийн биш ихэл сонио аяг сонио шүү дээ. Банч юу тэр нэг хоёр жигийн тоглолтын дээр стенд болдог жигийн тоглолтноор CCB-гийнхэн гарч дуулсан шүү дээ. Тэрэн дээр би ч нэг хойгоо гаргах гэж үзээд нэг дөрөв мөртөө хэл гэж гаргах гэж үзээд гардг бүр жоох ухчих зогтоод ой болчихсон шүү дээ. Тайзны урд байдаг ард байдаг хүмүүс өөр байд юм лээ. Энд чинь тайзны урд тэр хүн чард Тайзны хардварт хойгоо сайжлаасаа хайд шүү. Тэр үнэн шүү. Үнээр сайд. Хуйлаач нэг өөрөө баж ялтаа орсон ч дэлгэцэн юм шүү. Дэлгэцэн байсан биз дээ тий. Дэлгэцэн хүн. нөгөө тэр чинь ингэсэн яалч нэг дугаар тасалдах болоод тэгээ бүр хөнгөө болоод за өстө яах вэ? Хойгоогаас нөгөө чи өөрөнгө гад явсан гэлээд байна уу? Тий. Өөрөнгө. Тэгэхээр бид угаасаа өөрсдөө явсан юм уу? Бид ихтэй үнэхээр ямар ч боломжгүй хүн өнгө болох юм бол тэгээд хойгоо л оруулах шүү. Тэгээд дэлгэцэн хүн бас хажууд бас байгаад юм явчих юм. Саяны ажилласан олон чи ямар кино гэнэ? Одоо ажиллаж байгаа. Хоёулаа ажилласан. Хоёулаа ажилласан нь бид нэг гэр бүл гээд хүлээгүү пичэрсэн юм. Чи нөгөө шинэ нөгөө Ганга тоглосон Жиминий Жиминий 3 дорж тоглодог. ах 2 болдог. Тэр өстой гоё сэрэ. Эмс яах инхаа хоёр аав нь бол гэдэг. Тийм их хоёр. Тэрэн дээр манай хоёр охин яг нэг дүр дээр багнаас томноос болж тоглосон. Тийм. Өөр гэр бүлээр орсон. Тэр өстой гоё сэрэ. Тэр Одоо нөгөө чинь тэгээд ааш тээ. Одоо сэрэ тань нөгөө тийм. тий. Одоо яаж би хизээ дараагийн кинонд тоглох вэ гэж хэлээд. Тоглолцоо. Дараагийн кинонд тоглоно. Би кинонд тоглох уугүй юу гэж асуух байгаа юм. Дараагийн кинонд хизээ тоглох вэ гэж байна шүү дээ. Бацлаа тэгвэл гэр бүлэрээ дөрүлээ. Тэр хүн айгүй хүлцсэн сэрэ. Тэр айгүй хүлцээ. Амар хүлцсэн. Дуу нь амар баярлсан шүү дээ нөгөө. Гангагийн дуу. Тий, тэр дуу. Би хаана байлаа? Чи гадаад дуулна бай явсан билүү? Чамаг явахаас өмнө гэсэн да. Би яг үндэ мэдгүй. 23. Чи яг явж байгаа. Гэтэ би сүүлийн боловсролын сэргэлүүд ер нь үзэн байна. Тэр сараас орчгоо бүр ингээд автаад Бид нар бүгдээ үзээд байгаа шүү дээ. тийм юу яагаад гэдэм аа. Монголдо бид нар байгаад байгаа үзээд байгаа. Гэхдээ одоо шинэ кино юм кино юм. Нэг Шинэ нөө одоо яг ажлын нэртэл яваад байна яг. жиги болов уу. Тийм жинхэнэ нэрөө. Яг энэ гарахад бол гараад Кино гэснээс Кино гэснээс нэг кинод тохиолдсон нэг хөгжилтэй юмнаас ярьж байна. Манай нөгөө жүжигчин нэрийг хэлж болох юм уу гэдэг. Сүхэ гэдэг нэг жүжигчин байдаг шүү дээ. Одоо Хүүштэмд. Хүүштэмдэн. мэдээ шүү дээ. Манай Сүхэ нэг сургуулаа төгсөөл нэг юм амар драмын кино тоглосон юм. Гол дүрт ингээл тоглосон байл та бүр тэр ингээл амар драм киноны манай хүн ингээл айгүй сүртэй дүр байсан юм. Тэгсэн чинь нүрийн ингээл бодож исэн чинь энд нэг минь хийчт юм билүү гэдэг нэг авчнаа тэгсэн юм байна. Тэгээд ер нь дүрийн боцсон тэ найруулагчаа гэл тийм тэгээд эндээ нэг мингтэй байж. Тэгэл ингээл кино нэлээ явсан юм байна. Зураг авалт явж байгаа. Тэгээд нэг амар хүнд сценд ингээд 3 хоног бэлдсэн байна л да. Кино группээр 3 хоног бэлдэж үлдэж чаад. За энийг бол амар сцеста жүжигчин дотроо бэлдээд яамаа гэл нөгөө найруулагч нь тэгж чаад нөгөө сценд авсан юм байна. Аваад сте нэрээ уйл битүү уйлаад сте ураал гараад ирсэн юм. За авлаа баяр хүргэе яста гоё боллоо гэлсэн. За. Тэгэл очил нүрийнхаа бод ингээд арилгуулаас нүрийг ингээд арилгаж ирсэн. Хүй. Минь чи яцсан гэсэн юм. Тэгсэн чи юу буцаад би явалтаа тэр нөө дүрс хуулжаа дүрс хараад тэнд байна уугүй юу гэд. Тэгээ очиж харсан минь авахгүй цаа. дахс. Тэгэл боо юм бол. За тэгж жаад. За энэ сценийг одоо ахаа 3 хоног үлдээ. За ахаа 3 хоног үлчээд авсан юм байна л та. За одоо минь зингээ айтаахан. За сүхэ байж байгаа л нөө минь ингээд үзэл тэгж жаал бөө юм болж дахиад нөгөөдгөө авсан юм. Аваад дууссан. Тэгээ авч дуусчаад ахаа нүрээ ингээд будгаа арилуулаа ижсэн чинь мейкапч нь арилууч. Хүй. Минь чи яагаад нөгөө талд гарсан.
Юу солиороод байгаа юм явж тэр хууж байгаа дүрс хар зүв бэ нү буруу байна гэдгсэн чи нэрээ буруу талд нь наацсан. Тэгсэн чинь минг гэж бодож аваад нөгөө мейкапч нь хичээж аваад наахта буруу талд нь наачгүй. Тэгэл ста нэр новш маш олоос нэр тэр киног бөө юм бол маргааш акичийн зургийг аваад гэсэн. Тэгээ маргааш ингээл айгу юм эвгүй уур амьсгалтай тий. Боо стресс амар хэцүү байна. Тэгэл нөгөө бодгаа хэлчихэл мингээ ингээд тавиулчаал ингээд сууж. Тэгэл байж байгаа л мингээ гэдэг. Тэгэхээр кино групп нэр гэл энэ. Тэгэхээр нөгөө найруулагч нь боо ороод үгснээр. Тэгээд тэр нөгөө ингээд нэг сценийг 3 удаа дараалал. Мейкап басалж. Тий авчиж байгаа болохоор нөгөө анхны гоо явж исэн нөгөө мэдрэмж өгөх байхгүй болоод нөгөө мингэндээ байгаад кино групп нь ч тэр нөгөө орохгүй тий. Нэг тийм болоод өнгөрсөн гэж байна. Тэгэхээр бас тийм жижиг сажиг алдаа бол бас мэдгүй өнгөрсөн бас алах нь шүү дээ. Тэр гэхдээ минг бол бүр амар аваас тий. Нэг эндээс мингийн талд гарна гэхэр чинь тэр аим шиг том алдаа. Гэхдээ жижиг сажиг алдаа том кинонд ч байж зүгтэй. Аим шиг том кинонд ч байж дээ. Ширэг тэгэхээр зэрэгтэлтэй амар анзаардаг шүү мэддэж шүү. Ингээд энэ чинь за мигтэй байл ихэд дараагийн хэсгийн солихт миггээр үе нартаа гэд шууд зэрэгтэл амар шууд мэддэг. Тэгэхээр яг л чистий. Одоо нэг үргэлжлэн палан гэж байдаг шүү дээ. Залгаан сцен. Чинь би одоо энэ бодолтой байж байгаа залгаа дээр арай өөр одоо ийм сорочтой орчин бол тэр чинь ингээд нөгөө гэрээс галахтаа улаан гүртгтэй гараад орчноос гарч ирэхдээ ногоон болоод гараад ирдэг гэдэг шиг. Тэр бас амар өндөр хариуцлагатай ажил. Ер нь бүгднгийнх нь. Тэр нөгөө яг надад хэлсэн чинь нөгөө Game of Thrones дээр нөгөө нэг зомби нэртэй байлдаж шинийн баатруутай байлдаад ялчаад нөгөө нэг юм хүлээ авалт болдог штеп. Тэр хүлээ авалтан дээр чинь Дэнерис нөгөө дэрэгдээ кофе ууж агаад тэр чигтээ кофеныхаа аягийг аваагүй. Яг ингэж тавиад тэг кофе тэр чигтээ зураг нь ороод тэр чигтээ киног гарцсан. Тийм. Тэгээд дараа нь энэ хэний кофе юу вэ гэд найруулагч нь асууж эзэн олдоо өгсөн. Ингээ ордноод байгаа шүү дээ. Энэ хэний хой эзэн олдохгүй ингээд. Тийм хаа гэж хэлэхгүй байх хүн тий. Тэр чинь бас юун дээр яг нэг бүх нэг 7 улсын гаруудыг цуглуулчаад зомби байгаа гэд тэгээд барьж авчирдэн шүү дээ. Тэрэн дээр чинь Джон Сноу пүздэг байдаг шүү дээ. Оо тийм. Бас мартчих шүү дээ. Тий. Амар халтан байна. Тийг одоо тэгээд тэгж мартчих хэрэг хэний буруу байна. Тэгэл зураач хувцсны зураач буруу шүү дээ. Хөө тэр наадах янзлаар энэ дээр зураад гэж тийм. Тэгвэл бус хүмүүс ч одоо чинь найруулагч гэхэд яг л тоглолтоо хараад ингээл байж байгаа. Гэрэл ихэл одоо нүүрэн дээр нь байна уу гэж дуу ихэл одоо чинь тийм. Үзэгдэл нь тийм. Хувцсны бол хувцсны зураач харах хэрэгтэй шүү дээ. Яг үгээд юу л ахтаа тэр чинь бас юм өөр олон ажлын местүүд байдаг. Одоо бараг зөвхөн хувьцаанд хариуцдаг хүмүүс байдаг. Манайх ч одоо нөгөө найруулагч нь би болдгоо би гэдэг шиг тий. Ингээл бүх юмаа хийчихэд байдаг шүү дээ. Ер нь амар биенийхээ хийж ажил руу халддаг тий. Тэгэхээр ингээд хариуцлага нь ч гэсэн тарчдаг. Биш зургийн дарга ажилласан гэжтэй. Чи зургийн дарга ажилласан гэжтэй. Зургийн дарга ер нь байна ажил. би чи одоо зургийн дарга хамгийн тамтай ажилтай. Хамгийн команд ажиллаж байгаа дөө. анх бол хэцүү байсан. Одоо л тэгээд уцсны сүлжээ авахлаа гэж болчихсон шүү дээ. Ямар том байна чи. Өнөр нэр. Яриад болчихоо. За их ч шүү. Тэгээ одоо явал нэр өстэй яг энэ чаддаг нэрээс бардам байлнаа. Энд байна тэр ингэ ч шүү байна тэгээд болохоо. Нөгөө найруулагч нар гэдэг одоо яа төлөвийн найруулагч гэдэг шүү дээ. Аимштай найруулагч нар ч вэ. Айтайхан найруулагч нар ч байдаг баг. Тэгээд ер нь яг тэр найруулагч нарыг ер нь юу гэж боддог одоо чинь. Аим загдаг найруулагч байдаг те. Алтан найруулагч нар байдаг те. Зурчруулдаг. Тэгвэл би бол өстой жоохон цөөхөн л найруулагчтай ажиллажсэн чи яг хэрэг найруулагчтай ажиллаж байсан. Олон. Тэр ч одоо тэгээд хүүхд найруулагч өөр өөр юм байгаа те. Хүмүүс яг өөр өөр юм одоо нэг тактиктай их өөр өөр арга барилтай. За одоо жишээ нь эмсэх гэхэд одоо ингээд тоглолтын бүх ингээд найруулга яаж байгаа шүү дээ. Тэгэхээр эмсэх бас ингээд деталь болгон дээр ингээд амар гоё тулж ажилдаг. Ингээд тоглолтын үндснээр нь ингээд өөрөө ингээд харчиж байгаа шүү дээ. Тэгсэн мэтлээ энэ номер дээр ийм юм байх хэвээр. Энэ чи ингэж орчихсон бол ийм хэвээр ингээд амар гоё ингээд жүжигчтэйгээд амар гоё ажилдаг. Тэгснэ одоо чинь энэ усыг ингээд өгөхөд тэндээс тийм цагаан ингээд буудах хэрэгтэй ч гэдэг юм. Тэр нь ямар сайн юм гэдэг үсчээ урдаас ингээд хамт харахаар тэр нь амар гоё зөв бай. Тийм жаке явах бас яг тийм одоо жаргал сайхан найруулагч. Жүжигчтэй ингээд амар гоё хүн ивэр ингээд амар гоё ойлгуулж ярьцдаг. Пипа өмчтэйгээс гараад байгаа шүү дээ. Тийм болохоор тийм хүн чинь айчдын болгож үзсэн бай жүжигчтэй. За ингээд хэлж Зүг шүү дээ. Ингээд байхад улам сайжраад идэв хүн. Тэр хараг барил байж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Юу орж байгаа шүү дээ. Дарамт авч байгаа шүү дээ. Гэхдээ тэгж бас сайждаг хүмүүс байдаг гэсэн шиг байна. Бага. Яг тэгэнгүүт
Загнуусаад амар удаас жүжигчс байдаг. Бүр нэг зодуулж иж юм хийдэг гэдэг шиг. Тийм. Яг тэрийг гоё Тэр өгдөг. болдог тийм Доод надад тэгээж ихэд нэг тэгсгээд юм шүү. Тэгэхээр хүн болгоны арга барил өөр тав жүжигчний арга барил ч гэсэн өөр байдаг байхгүй тий. Немкагийн нөгөө нэг шарвстай тоглолдог киноч юу лээ? Гол дүр нь болдог. Шинэ жилийн багт. Шинэ жилийн контракт юм шүү дээ. Шинэ жилийн тий. IPTV-ийн кино. Тийм IPTV-ийн кино. Тэр чинь хэдэн он бэ? Бас олон жилийн өмнө болчих юм биш саяхан гэж бодоодсэн чинь. 18 он кино мөн. Тийм үү? Тийш дээ тэр чинь манай баг охин төрсэн байсан гэхээр чинь тий. 19 он кино баг. Тийм үү? Тэн дээр чинь гол дүр тоглосон тий. Тий. Би ихлээр шавшаар үздэг энэ хин болоо би харсан чинь өсөө бодсон нэг гоё юм. Үсээ батсан нэг. Олж байгаа шүү дээ тэндээс. Нөө юуны нэг ч амар очиж чаддаг. Үсээ бодож байгаа Энэ юу шавстай хүүхэн бэ? Тэгээ энэ яг юу шавстай юм лээ хин болоо. Энэ юу айтайхан хүүхэн бэ? Өсөө бодсон нэг. Гэ харсан. Энд чи тэгсэн. Намка. Нэргээс та хоёрын тэр ажил амжилтчаг ингээд сүүсдэгтэй ингээд хоёрын үргэлжлэх хүүхэн мэддэг өснө шууд ингээд хоёрын курс сэтгэл бүгд мэдчихв. Тэгсэн. Шууд тэгэж юусэн байг дөрөвт багт хоёрт гэсэн үг шүү дээ. Дөрөвт багт хоёр. Тэгэл хэлсэн юм шүү дээ. Тэгээд сургууль дээр алдартай осууд болоод тэгэл явсан юм шүү дээ. Тэг хүн бүх. Оо гэтээ тэр бидний үе чинь зөндөө осууд байдаг гэсэн. Одоо Бараг маа бүх нөгөө осууд ангичл гэсэн. төрсэн. Манай ангиас чинь яг бүр ангиасаа төрсэн хос байгаа. Нөгөө ангиас доод нэг зөндөө осууд байгаа. Тэр нь үү? Цөл явцгааж Тэр идэв. урдынх нь тэр аягүй бас хоорондоо бас сайхан үерхэл Тэг өдөр шөнөгүй хамт байгаа юм ч одоо тэгэл дотроос л үерх. бас тийм ээ. Гадуур орж мор. Тэгэл жүжиг мүжгээ бэлдэж байгаа ингээл хосмос олж ингэж байгаа л тэгэл очмоч өсөрт юм шүү. Тэгээд нөгөө нэг намсуудаа уцаанд хаашаа харахаас шалтгаална да. Тийм тий. Тэр чинь дээшээ юу доош юу шүү дээ. тэр намсуудаа бацаанд бүгд шиг бийж байгаа шүү дээ. Намсуудаа бацаанд хаашаа харуулж заавал болох юм шиг ганцхан тэгнэж шалтгаална. Тэрнээс үл тэр за би энтэй тэгчих юм хичээг тийм байхгүй гэж байгаа шүү дээ. Тийм ээ тий. Тийм хамарч боломжгүй. За би янз шүү дээ. Хүн өөрөө үсээ хэлсэн шүү дээ. Тэр нөгөө бацаа намсуудаа давчтай бацаад харуул сонир болдог. Тэрнээс нааш сонир болохгүй. Тэр бас юм гэдэг бас сонир те. Ер нь бол чи үлдэх баг дээр нэг хэсэг хэлсэн юм Одоо наадхан дээр чинь яг би чинь анх их нэртэй манай их нэртэй би ч нөгөө Eagle-д орж байгаа бас нэг жил мэл болцсон бас нэг хуучилсан маяг тал та. Сүртэй мөртөөс манай их нэр яг н одоо нийглийн анкер төгсөө хоёр нэг анги хоёр яг Eagle-ийн шинэ сэтгүүлч охтууд болж орждаг байхгүй. Тэгэхээр манай найрлагч нэр Шалт Эркад хоёрын хөөрхөн охтууд орж иж байгаа эднийг авч найрч майрж үерхэж гэсэн чинь ваа пилав юу хөдөө тонгс чийсэн тэгээ бүр дуурлаа ингээд цууцсан юу дээж болсон сууж Юу гэсэн үг вэ? Ихлээд чи жооч энэ барь тийм үү шүү. ваа стил миний тайп биш мэт солиорч өгсөн яг баатамдаа солиорч өгсөн Яг тэгээ байж хажууд нөгөө номстой чик миний тайп Яг хажууд чи номстой бацаа гэж байгаа шүү. Тийм үү. Тайп бодгоод өгнө гэж яваа гэдэг. Тэр харагдаж байгаа байхгүй. Тэгээд тийм хэцүү зү. Тэгээд тэр ч гоё мэдрэмж шүү. хайр дурлал дээр ам гарч байна. Хамгийн анх яг хараад бас дурлаад их бас гоё шүү те. Яг тэр чигээр тэгэл. Тэгээд уус манай ихнэр тэр үчиг ингээд хаашаа бүгд ингээд компьютер хараад мэдээ авчир ингээд сууж байгаа. 24-5 цаг гэж нөө мэдээ зургаас хэлнэ. Бүгд ер нь бол гарын хурд ийм ажиллаж байгаа шүү. Тэгэл ингээд ихнэр манай ихнэр тэр үчиг үргэлж эхлэх байсан ингээд ажил дээр ороод ирэнгүүт ингээд өнөр нь мэдрэгддэг санаа та. Аим гоё нэртэй юм гэдэг ингээд орж ирэл. Тэгэл тэр өнөр чинь бүр ингээд бүр татж байгаа ч өглөөс орж шүү. Чи өнөртэй усны класс юм байлээ. Наа чи нэг шок аа. Би одоо очоо. Бангас дүгж байна. Бид нэр ингэдэг үү? Та хоёрыг ингээ нөө энэ баж ялтаар ингээ илдүү бүсэл юм ярьдэн шүү дээ. Та нар энэ чанаагаал тий. Энийний дараа уужгаа их ч одоо тэнийг тэр мөрөн ч одоо ямар сони юм ярьдیں۔ ч гэдэг юм уу. Таны ихнэр мэхнэр тэхгүй юу? Юу ярьдیں۔ бэ чи. Гэртээ баа гэртээ гадаад чи гэхдээ ингээд бас нэг ихнэр мэхнэрийнхээ тухай дээр ярьдэн шүү дээ. Аа ярьдаг. Бичийн Хутан яриад байгаа шүү. Өнөртөө устдаа чи яасан бэ? Гэхдээ энэ нийтлэг хандлага юм шиг байна. Банцаар орж ирэл тэгж штэ. Миний хараас гүс ингээд нөхөр болгонд хийд юм шиг байна те.
Гэхдээ миний бол их өмнө шүү. Босно одоо юу гэж ярьд юм аа тий. Би бол өмнө л ярьсан. Яг араас чинь Тий бас худлаа яриад муухай шүү дээ. Өөр өстөө. Гэхдээ бас тэр нэг асуудал бол эмэгтэй хүмүүс тэр тусан ах нөгөө дээд хүрсэн ах руу жоохон гүн штий. Байн штий. Баан ойлгож байгаа хгүй тэрийг. Нэмгүй ойлгож ин дэр чинь. Дуу байхгүй. Зүгтсэн л чи хар. Бас хааж явж байгаа юм бид энэ бас тий. Нэмkä амир тийм юм нялцгаа битэй байхгүй. Нялцгааг нэг одоо нэг хүрээл хөгждөг байхгүй. Тэгсэн чи Одоо ингэ энд байна. гарууд ингээд навд. Тий наа чи бол инех шүү. Наа чи аюу сонир байртай. Тэгсэн чи Эмэгтэй нэг жиг гэж болсон. ингээд жоо нэг явж байгаа л энэ ч ингээд нэг хөрцөн ингээд хөрчин бөхөрцөн энэ ингээд хөрчин бөхөстэй яа нэг одоо зодоо гэж хусаад идэм багтаа. Банк содод идэм багтаа. Хусаад идэм багтаа гэд. Тэгээд би хоёргахт нэг амар загнуулжсэн шүү. А тийчэнгүй юунаас өмнө жирэмсэн болохоос өмнө ахгүй. Тэрнээс өмнө яага өгсөн чи одоо модоо гэд тэгээ өнгөсөн. Үгүй би бишээ гэд. Тэгс чи битээр яг 0 жирэмсний тестийг үзэж анхныхаа охиныг жирэмсэн болцсон гэ мэдчихээд тэгээд амар уйлжмал нэг 0 ороод уйлсан би галтаагаар усмаас уух гэж авлаа. Үгснээ яг төгд болоо маяг даа гэсэн амар орж ирдэг. Үгүй би юу болсон гэсэн гэж. Яагаад гэж 0 ингээ хойлоо байж. Үгүй би дээр жирэмсэн болцоо. Тэгээд ингээд нэлцгай байдлаас нь болоод ингээд амар халуулаад идэх хөхгүй ээждэг бэл. Ч одоо яагаад гэнэ хүүхдүүд цаадах юм шиг. Одоо би тэрнээс нь яадаг шүү дээ. Наа чи яасан чинь тэр нь хоёр дараалж байгаа зав. Орсны хаалга онгоогоол орто пүнк. Яг ингээд хусдаг байхгүй. Тэгээ ингээд нөгөөт нэгээ цэгэрдээд хөхтөөд тэгээ сүүлдээ миний бүр уурдаг болсон. Нэг монголын пүнк л авч юм. Тэгээ нөгөөт нь ногоо могоо ингээд арилчаал яг за гоё болж энэ ингээд тэн мэн тавигаа айтайхан болж нэг дахиад орж пүнк дахиад яг нөгөөтөө хусдаг байхгүй. Ямка чи яагаад юм сүүлдээ миний бүр ингээд Тэрнээс одоо чи алуулаад байгаа шүү. тий. Тэр нь яаж шинэ жилийн үеэр заяа. Согтойсэн. Халтуурыг яваад байгаа заяа. Үгүй зүгээр орцныхаа хаалгаар орж. Халтуурыг яваад байгаа заяа. Тэгээ бүр ингээ хохорчоод цогтойтой хамт сэлэнгэрөө хөтлөө яваад байгаа. Нөгөө нь адилхан юм бодож баг хөх хотлож бодаад заяа. Тэгээ Шинж чи яад тий. ингээ хүн бодно шүү дээ. Энэ угаасаа л энэ хөрх юм нэрээ орцны хаалгаар үзсэн хинч бодохгүй байхгүй. Энэ нөхөр нь нэлээд гусд юм. Тэ яг тэгж бодож юм. Тэгээд дөнгөж нэг юм 10 тонол гайг болол ингээл хөхрөөл ногоороо шарлал тий ингээл энэ дээр мөрөхөд л ингээл амар болж байгаа. Яг 10 тонол дөнгөж гайгуус яг тэр газраа. Гэтэ баанжиг харах нөхрийн ингээд баанжиг харах юм бол энэ хусдаг гэж үзэхгүй хаа. Хусдаг хүмүүс чинь яг шал ураад шүү дээ хуйгаан байгаа шүү. Яг хусдаг марк ампаанда. Хуйгаан маттаа. Бааш уурлаад чи одоо айтайхан явалтаа ээж мэж загнаад ах юм хүн амт наа 3 ойлгоод ах юм. Нэрэл бас тэгж бодд юм шиг. Ингээд сууж байгаа ширээс ингээд босготоод ингээд хослаад одоо өөр мэддэг. Одоо яаж тэрийг нь манай том охинд байсан. Нэг юм дөрөв гайсыг дөрөв. Бит гэл. Хуйгаан хин салхихгүйсэн баг та. Нэмка тэгвэл манай уучгаас яг тийм баггүй. Яг ингээл амар хөхөрч яваад байл. Чи эмэгтэй хүмүүс бүгд л тийм шүү. Үгүй бас тэгдэггүй нөгөө арьс юуныхаа Эмэгтэй хүмүүс ч ихтэй юу гэхэд Ингээд базаад жоохон чанхан тоглол ингээд базаад ингээд яг зөөлөн дүү юм байлээ шүү. Наа чи барыг бүх шинжтэй ч болох байдаг баха. тийм. Би ч одоо мэдэхгүй л тийм нөгөө тийм олон эмэгтэй яаж байгааг болохоор мэдэхгүй л. яаж байгаа хөхрөө Тийм олон эмэгтэй даа Ихтрээд байж байгаа. яриад байгаа шүү дээ. Тий. Ихтрээд ярьж байгаа л та хүмүүс тий. За нөгөө хоёроо шүү дээ. Хоёрыг яасахсан. Нэгэн дээс чи хоёрыг багтаа хис салхихгүйсэн. Бидэрт чи бас амар шааштай бас би юм байсан багтаа ийм Тэр чи бас лигт байсан. яг нэрээд тогтдог байсан гэсэн. Одоо нэг харахаар юусо хөлн газраас хүндрэхгүй гээд яаж тохож мохотдаг гэсэн юм. Тэр чи яг дэрсэн надаас би ч 6 дугаар анги Багт 8 дугаар 8 дугаар шүү дээ. Эдгээр сар юм чи 8 л байж таа. Тэгээд нэг сургууль сурдаг. Яг хоёргаах өглөө орно би өдөр орно ингээд яг ээлжин солигддог байсан. Тэгээд би ч бас зартаас эхлэхгүй гаргасан шүү дээ. Ингээл хөлөө ингээд хонголж мунглаал те хэдэн сар 4-5 сар имлэгээр яваад. Тэгээ арай гайгүй болоод ирчи игмээ углаал ингээд. Энэ баруун тал бас эвгүй шүү дээ. Тэгж ээждэг ч боддог гэсэн. Харин энэ одоо барыг хизээ барыг өөх бол таа гэж боддог. Амар сахилахгүй. Тэгээд нийлээд сургууль дээр хамт явж байгаад
Би ч амар сахилахгүй хүн миний ам болдгоо байхгүй. Чумаа гэж мөчээд болтонготой хоёрын ахын орж ирэх найзууд орж ирэх нөгөөч бяалгал үддэг. Тэгээд сүүлд ингээд над руу хүм ойртгоо болж тэрэндээ би ч ингээд одорч чи юм аа гэж хүн амар миний ам болдгоо байхгүй. Тэгээд тэрнээсээ болоод тийм зан суудсан юм яа. Тэр нь надад одоо хөтлөд. Одоо масктай Би артай юм чин гэж боддог тийм тэр нь ингээд бүр 12-аас тий. суудсан ингээд ямар нэгэн хүнээс ингээд айхгүй тий. Зүгээр байгаа гэдэг. Тэр ихтэй бацаанд багт л одоо банк гэхгүй шүү дээ. Тэр зам гэсэн суудсан. Би яаж яасан гэж чинь ингээд нэг юм бөөндөө байж байгаа юм ингээд салхигуудмаар санагдаж шин ингээд бүр ингээд гацхтал. Тэгэл масктай байхад би нэг чокыг чавхагч энэ юм байг алдаг байхгүй. Тэгэл байж байгаа л Osmo дэ спикерийн утас муцаа ингээ бариад орох нөгөө чинь яг бүгд нэг бэлэн байдаг. Зүйлдээ нөгөө заанах юм сайхан тийч. За өнөөдөр чинь бүгдээрээ бэлтгэлтэй авах болохгүй маань гэл. Тэгэл яг басахаар тэрнээсээ аймаа гоё. Тийм завтай. Ер нь тийм. Тэгээд тэгсэн чинь хоёроо төгсөө явчихаар одоо яаж яах вэ? хоёроо төгсөө явчих шүү дээ. Тийм 9 дугаар ангид орлоо хоёроо төгсөө явчлаа. Бид тэр чинь 33 дугаар сургуульд хоёрын бол төгссөн. Би 7 дугаар ангиас 48 руу яг хажуудлын 48 колонк 48 руу шилжсэн байхгүй. Яагаад шилжсэн гэж чи манай бага хоёр найз 48 сурдаг. Тэгвэл би хоёр найз дээр очино. Гээд 48 руу очихгүй юу? Тэг чин 48 33 хоёр чин хоорондоо бүр ингээд чипийн дайснууд чинь ингээд алдцдаг. За чулуун бол яг ингээд бүх ангиудаар нэлж байгаа. Яг ингээд алдцаад тэр ихтэй аим гойтой алдцаад ингээд пэр гээд тэгээд ингээд тарчдаг. Тэгээд нөгөө өсөлттэй нөхөр чинь 48 дахиад орсон чи яг нөгөө гараад байгаа. За тамаа алцуул алдцыг тэгсэн чинь тэгэл юу ч болоо. Амар юм болох ч юм биш. Яг нэг мэддэг байхгүй. Тэгээд хэрвээ нөгөө ахчин дээдлийг тоглодог гэсэн бол чиний дээгүүр мөрөөр бацсуу гараад тогтдог гэсэн үний юм яг одоо альпесор одоо юм үлж байгаа. Яг үнийг хэлж үчихтэй олон хүн харж байгаа шүү. Ер нь бол өсрэлттэй бол байсан. Өсрэлттэй бол байсан. Бүгд өсрэлттэй. Гэхдээ өсрэлттэй хүн арай л өсрэлттэй гэж байгаа шүү дээ. Ер нь бол өсрэлттэй байсан. Сайн нэг. Тэгээ тогтдог мутах гэж бид бодлоо л тий. Дээдлийг юм шийд мэд ч бас өндөр шүү дээ. За апнаас хоёроо худлаагч чи мэдсэн шүү дээ. Дүү чи хэллээ. Дүү чи хэллээ. Худлаа шүү гэдэг. Тэр нөгөө ингэж явахтаа хэлчихлээ. За танд сурчлах зүйл байлгүй тийм манай PC мол байгаа шүү дээ. За бажи алтын мөнхийн хамтрагч гэж хэлдэг. PC мол чи та хоёроо PC мол хангалттай мэдж байгаа шүү дээ. Алдаа сайн мэдсэн. PC мол одоо болиг та хоёрын гэрийн бүх юм чинь PC мол үсдэг үсэ. Сая оллоо шүү дээ. Гүгү энэ хоёрын ингэж дээ. Бид нар мэдээж PC мол хамтаж явж байгаа PC молоос бид нар хамгийн гоё юм авдаг байгаа шүү дээ. Хоёр дүү гэж ирсэн. Юм болохоор ерөөсө банч гэж мэдээд идэв толгойд PC мол гэдэг идэв. Яг би зүгээр асууж яг та хоёр юм авч идэв юм уу гахаад байхгүй асуу юм байгаа юу? Тэгвэл үний манай тэгээд манай энэ хоёрын гэр бүлийн бүх юм одоо PC мол электрон мараа тий. Тэгээ угаасаа электрон барыг бидрийг ирүүлж бүгдээр PC мол шүү дээ. Бүх юм PC мол. Тэгээ бүх юм PC мол авдаг. Тэгээ яг PC молд ягаад тэгээ угаасаа анханасаа PC мол нөгөө бүр энэ нэвтрүүлэг байхгүйгаас өмнө PC мол гэж дандаа авдаг шүү. Тэр үнэн баггүй. Хамгийн гол яг PC мол энэ нэвтрүүлэг ямар ч хамаагүй байхгүй. Нэвтрүүлэгээс өмнөсөн бүр хамгийн анх эхэлж яхад л PC молтой хамтарч одоо яадаг PC молоос юм авдаг тийм байсан. Тэгээ ягаад нөгөө маш чанартай зүйлүүдийг үнэхээр оруулж ирдэг нь одоо үнэхээр мэднэ. Одоо чи нэг угаалгын машин 10 жил болцсон угаалгын машин байсан байхгүй манад. Хамгийн PC молоос авч ирсэн. Тэгэхээр ямар баталгаатай байд юм бэ гэдэг. Тэгээд одоо энэ нөгөө гар усуд бол одоо энэ iPhone, Samsung, Huawei, Honor гэх брэндээр гар усуд бүгдээрээ Alpes ихтэйгээр бас бид нар загнаж байгаа энэ өөрөө бас маш гоё зүйлээ. Тэгээд PC мод бол яг Alpes-ор ямар ч энэ бүх гар усуудыг ууршихаагаар лизингээр бас хүмүүст бас тий бүгд нэг болж юм. Тэгэхээр нөгөө шууд бас бэлэн мөнгөөр маш их мөнгөөр уцаах өөр тэгээд сард эдэн сард уугаад авах өөр тий тэр чинь боломж нь тэгэхээр ямар ч гоё бас гар усыг авах боломжтой байна. Тэгэхээр хамгийн гол нөхө баталгаатай газраас баталгаатай гар усыг тавих авч байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд одоо S25 Ultra бол 1 сая 23-нд нээлттэйсэн. Тэгээд энэ чинь нөгөө AI-нууд энэ бол хамгийн тасарсан гэж шууд хэлнэ. Одоо 20 хил дээр өөрөө ч ярьсан юм одоо нөт тулгаж өгдөг ч гэх юм уу, аудио ресерчтэй ч гэх юм уу. Тэ өөрөөх нь AI-ууд 8 өгчөж байгаа. Тэгээд дээрэс нь S төрлийн AI газ Ultra утас бол Android-ийн бол хамгийн тансаг утас гэж шууд хэлнэ тэ. Хамгийн тансаг хамгийн супер утас зүг. Би зүгээр ч юм уу та. Тэгээд энэ утсыг тавих аваар дээрэс нь дагалдаад энэ утсыг авах юм бол бас нөгөө чивчин ус дагалж байгаа гэсэн хэлмээрээ. Тэгээд электрон бараг PC болоос авах юм байна.
Монгол дахь албан ёсны дистрибьютор PC Mall. Араасаа гүйлсэн мүүлсэн гэдэг яриа чинь яг ингэж одоор даам гарч байгаа 20 мянга боллоо. 2017 он. Хормойх болсон чинь хормойхоо нөгөө love story видеог авдаг шүү дээ. Тэгээ тэрийг ингээд тэгэхээр хүү бид гурав хоёроо Мавасия бидэд тэрл рүү яваад биш юу гачуур рүү яваад хийхгүй. Тэгээд энэ чинь манай ихтэй надтай ингээл яаж танилцсан байлцсан ингээл амар гоё юм аа. Би ч шууд пиагаасаа гүйлгсэн юм аа. Намайг хүргэж өгсөн юм аа гэдгээ шууд ингээд тэгээд хоёроо битэр шууд өөртөө монтажлж байгаа шүү дээ. Тэгээд тэр хэсгээ хамгийн ихэнд оруулж ураад хормынхаа видео мэдэж өөрөө хийж байгаа болохоор чигэн тодорсон шүү дээ. Тэр л эргэтэй юм дигдэг юм байлээ. Юу миний араас гүйсэн. Баанч сая орж ирэл яг ингэ зан гаргаж байхад за энэ өстө яг л донгосч юм даа л гэж бодлоо ажиллаа. Тэр тэр донгосч Хилээч донгосон юм байна. Хилээч. Гэтэ юу нэг тэр чинь гоё юм шүү. Тэр чинь гоё юм шүү. Ахтай ингэ. Стандарт юм наалтаа байсан гэж тэгээд Одоо бид юу наах вэ? Тэр сумаа. Тоор ч одоо баг 20 жил амьдарч байна уу? Хин тэгээд л нэг амир. Тийм тоо шууд сууж байгаа юм шүү дээ. удаа 15 жил. Тий, тоо 10 жил бид нар ч одоо найсаа 20 жил болчихсон. 20 жил болчихсон. Биш нэвтрүүлэгч одоо сар үзт юм аа. Саяхан л 16 доллараар явчихсан. Тэр чи одоо бүр 20 доллар. Тийм 16 доллар байна. 16 доллар. Биш 2100 гэж одоо тийм шүү дээ. Одоо 19 рүү орчих юм шүү. Тийм ээ тий. Одоо 20-д өгцсөн байна. Нэм итгэл. Тийм шүү дээ. Яа, амьдрал амар юм шүү. Амьдралын хайрын 20 жил яа. Тэр манай өнөөдрийн нөгөө рестораны нэг үүсгэн байгуулагч тоогооч нь тэр хүний үүсгэн одоо шинээр бас гаргаж ирж байгаа Монгол шинээр оруулж ирж байгаа бас гомн чандаг гомн тэгээд энэ бам үзэхгүй за энэ тиймэрхүү халуунагаатай за тэгээд дээрэс нь жантай гомн гэсэн юм хоёр төрлийг бас оруулж ирээд Монголд худалдаалаад Original Korean taste. Одоо ер нь уран бүтээлч хүмүүс одоо ингээд тойр маань ер нь бол ингээд арын албаар шилжсэн байж тээ. Продюсер болоод, зургийн дарга болоод, маркетинг хийгээд яваад. Тэгэхээр бас хаяа жүжигчин үнээр төгсөн мэрэгчлэр ажилласан, олон жил ажилласан юм чинь бас нэг юм уу оржихгүй нэг тайзан дээр гарчих юмсан. Тийм шүү дээ, орж ирнэ шүү дээ. Амар дүр тоглож юмсан. Тийм. Ерөөсөө өөрийгөө дандаа жүжигчнэрээ мэдэрч юу байна шүү дээ. Юунд ч гэсэн жүжигчнэрээ л бодно сэтгэн. Тэгээд яг л одоо хүмүүс ингээд заалгаад нэг гэх тэгэхээр яг жүжигчнэр ярьж байгаа юм шиг надад санагдаад байдаг. Тэгэхээр одоо болцсон байлаа харин ягаад чинь хүмүүс нэг жүжигчнэр ярихад бол ой над руу юу яадаг вэ? Барсаах яриад юуны 6 3 дээр би ч одоо орсон шүү дээ. Та нар 6 3 үзээгүй юм уу? Үзэлгүй юм байна. Тэгээд намайг хараагүй юу? Хаан биш. Ингээд тэгсэн чи ингэдэг байхгүй тийм. Барсаах яриад нэг хэсэг маань ороод өгөөч. Бэмбигийн ихнэр хиний Алдраахын нөгөө ихнэр болноо чи ингээд нөгөө өндрөөс шидүүлсэн нэг юм эмхтэй юм аа. Өвчтэй эмхтэй шүү гэдэг байхгүй юу? Тэгээд тэгсэн чи тэрийг ингээд намайг тэрэн тоглосныг хинч мэдэхгүй штэ. Тэгээд тэгсэн чи яг ингээд дүр болтой юу? Үгүй тэгээд тэгсэн чи нээлт нь болоод байлаа ш та одоо байлаа штэ. Яа, оочих бачгүй. Яа, таа. Дүр бот юм шиг. Нээлт нь болоод энэ би юу ярих гэдэг нөхөр энэ хүнийг ингээд нэг дүрээр хүлээгээд авчт юм байна л та. Тэгэхээр одоо тэрнээсээ гардгүй ч юм тийм л юм ярих гэдэг. Тэгээд тэгсэн чинь тэр ингээд киноны дурш ингээд 2 3 удаа дурсагдаг байхгүй хөөх юм уу бэмбиг ихнэр хүнд шидүүлээд те өвчтэй болцсон бэмбиг ихнэр имлэгт байгаа ихнэрээ л цаачин гэж яадаг гэл намайг одоо яриад нь штэ тийм би тэгээд тэгсэн чи яг ингээд миний сцен эхэлдэг байхгүй амар урт коридорт ингээд цаанаас нь нар туцаг би ингээд тэрхэн зэрэг цаашаа араас гууж байдаг байхгүй тэг хүмүүс намайг гэж мэдгүй штэ тэгэл нээлт болж амар удаан ингээд камер яаж явж байгаа бэмби ингээл очиод ихнэрийг ингээл эргүүлээд харсан чи би ингээл эргээл хардаг.
Ингээд юм мэдрэл юу болцоо өрөө татах болцоо ингээд эргэл хардаг гэсэн чи он нэгч жижиг юм гэж. Тэр чи уулан тий амар юм өрөвдөлтэй тий өрөвдөлтэй тийм дахир цутай болцоо хүүхэн байгаадаа тэрийг ингээд игүүлээ бас тэр хайд байсан миний юм танил хүмүүс золбоод авах. Амар байсан. Тэс ялтсан стаална Би бүр өөрөө ичээ. Боотоо юу. Би нөгөө тэр бодоолаа гадаг шүү дээ. Бодоод Яагаад танихгүй бол нүүр нь бол хаасан юм бол үгүй тэр чинь нөгөө таамаг л явж байгаа. Би нөгөө тэр зураагыг яаж анхаарч үзчих нөгөө бөөнжид тоолцсон. Тийм бол нөгөө бөөнжид дээр фокуслаад үзсэн байгаа. Гэхдээ бус бөөнжис өөр хийх чараг юм уу? Бөөнжгүй тэгэл яг хөтэ тэгэл фокуслаад үзчихгүй. Гэхдээ бөөнж ч юм бол алсан шүү дээ. 4 5 хэлж үлээд. Бөөнж ах чи бүр 4 хэлээ шүү. Тийм үү. Дөрөв дөрөв хэлээд бис ингэж даччих шиг нэ. Тийм. Хараад өгüm гэрж үү. стикер гард марсан байсан шүү дээ. Йоо, за ойлгоод очих шиг. Амир хүү гэлээ. Бөөнж ах чи бараг постэр дээр байсан уу? Тийм. Гар мараа ингэж цаа хараад өгüm гэж үлээд тэнд орцсон. Одоо тэгээ шүү заавга барсаасан чи ойлголоо. 2 3 хүн мангар том дөрөв. Барсагийн туслахын өдөр шүү дээ. Тийм. Тэгээд тэрний фокуслаадсан болохоор. Тэгээ тэмэт. Амтгүй тэгээд би ч уг нь амар юм драм юм баггүй юу. Өөрөө дотор нийлж чад бөөн драм явж байгаа шүү. Яг 6 дараа тэр ерөөсөө драм харагдаагүй. Ингээд хүмүүс намайг болохоор анх ингээд нөгөө хошуу урлагаар гарч ирээд тайзан дээр те номер тоглол ингээд авцсан. Тэгээд тоглосон хэдэн кинонууд нь дандаа юм инээдмийн кино байсан болохоор ч юм уу. Яг тэрүүгээр хэлээд тавцсан биш юм шиг байгаа. Таатай ч уус надад туусах хэлсэн л дээ бас. Ахтны дүр байна уу гэж би маазар дэвч гэсэн чинь. Бааж байгаа ихтэй яг ингээд амар ингээд түүхэн дүр дээр ингээд таныг ороод бол ингээд зээл бүгд инээ штэ гэж. Тийм шүү дээ. Тийм утгатай шүү дээ. Тэр жинхэнэ нөгөө тохироогүй кастинг бол нэг. Имэд бид нэг ойлгож. Яг саний шиг ингээд бодолтой. Ингээд палаа ингээд өөрөө ороод. Тэгээд эргээд харсан. Баатрууд нэстэ бодлогошрол зарим нь ингээд уугаал хаан таамаатай гэжээс хаан баач юм. Батлаас ахмаа тастай. Тэр кино тэр палаан дээр дуусаа. Тэрээс ямар ч утгагүй. Тэгээд хинээд нэг кино. Тэгээд түүх кино. Оби шидэг гэдэг юм. Нэрэтэ Төсөөлтэйг палаан амар найс тийгээл ингээл явжэл баатрууд хажууд нь өстө боолоод айж үчсэн. Ял шийдэг дүүдээс хаан баач өстө. Би ямар тэнэг кино. тэгээд шууд итгэл үнэмшлүү болоо. Цаашаа тэр зүрд бааж хааны ингээл түүх гэж. Амар кино. Тэр өстө бааж хааны түүх гэж. Чамд бол инээдмийн кинонд бол амар гол дүр тохирно. Тийм бах тийм. Яг нэг юм Яасан. Одоо үгүй. яг нэг тийм яг чам тохирсныг дүр гараад ирэх. Байгаа. Гэхдээ би хэлсэн ч бас тэр нөгөө хааны кино минод байх юм бол тоогооч дүрмөр байж болох юм аа гэж яриад байгаа шүү дээ. Тийм шүү. Тийм дүрмөр бол Инээдтэй тоогооч байж болно шүү дээ. тийм гоё. Божинууд тийм тоогооч байж болно шүү дээ. Тийм. Юу божинууд. Би угаасаа божинууд шүү дээ. Дуугаа ангин байна гэж надад зохихгүй шүү дээ тийм. Томото хүмүүс надад ерөөс зохихгүй байх. Би бол юм ихтэй сүүлийн хэдэн жилээр нэг томото олж иж бодож байгаа. Сүүлийн тэр тус манай 5 6 жил их томото олцоод байгаа юм байна шүү дээ. Яа, тийм. Томоочих. Төсөөлж байгаа үстэй яг нэг палаан хардаг хүмүүс. Гэхдээ би нэг өөрөөр би бодож би хүн амтнд бас нэг бас тийм нэг даапалаад онцлог төлөв юм биш шүү дээ. Доромжлох чи өөр байхгүй юу? Өөртөө даапалаад, маазуулаад тий одоо ингээд сарказм гэдэг хүн биш шүү дээ. Тийм төлөв биш шүү. Биш дээ. Биш байхгүй. Ингээ хамт гой сууж байгаа маазар чаддаг юм байхгүй юу? Тийм маазуулаад гэдэг хүн. Тэрнээс ингээ хийгээд нэг маазардаг бас биш байхгүй бид. Йоо наа чи бол За өөрийгөө магтуулах гэдэг хэлээд байгаа маа. За таахтар бид таа ингээд гоёо. Би гоёо. Яасан бэ? Тий аврахад. Яг ингээд амьдрал дээр ингээд камерны одоо камернаас өөр газар бааж ах чи амар сериус юм билээ шүү дээ. яа шүү дээ. Хэрэлдэж мэрэлдэхээр чи зүгээр вэ мэ гэдэг. Авгаа хэрүүл юм хөхтэй бүр. Та хоёрт. За таахтамсаа. За энийг бол энэ хоёр бол бүрс бас хангалттай гэсэн бохоо. Энэ Гашаацсан. Ичүүсөө хоёрч үсэн тагц гадахтай ерөөсөө дандаа 7 8 гэдэг. Хоёр идрийгүй яваад тийм биз. Тэр энэ тартыг манай гэрэх аюу хийддэг шүү. Аюу гэдэг тийм. Хоёр ах чи байн авч байгаа юм чи. гоё нэртэй шүү. Гоё. Стогой. Би нэг гэтээ баажаал дорнгууд таад баажаал бүх юм таад сонирхолтой биш юм байна. Яасан чи
Гэрэн тэр чигээрээ бис юм аа. Картыг ерөөсөө дутал гуруулаа. Хооллын бол Амттай амттай гоё штэ гэж юм. За би бити яриа надтай гэж юм. Гарахгүй. Энд чинь машин ах нь машин 7-оос өдөр дүүн машин 3-оос ирсэн юм байна. Баач ялтал тайтал буинтай л байгаа юм байна. Нэвтрүүлгээ бити таслаараа өшөө олон жил яваарай. Өшөө олон сайхан дугаарыг яриа. Өшөө олон сайхан тэрэн дээр нас тусалнаа явах гэж болж байна. Олон цагаан дугаар хийгэрэй гэж сонсноо гэж та. Арахгүй. Миний мөн хайз үнэхээр сайн байгаа. Би мэдчихэв. Сайн хэ. Ихтэй бас сайн ах үстэй. Үнэхээр сайн ах үстэй. Үнэхээр сайн ах үстэй. Би нэг хоёроо нэг угаасаа яг ийм угаасаа чи харж байгаа нэг сайхан ах нар байдаг шүү дээ. тийм яг Сэтгэлээрээ тий. Манай нэвтрүүлгээ тав баг гэрчэн байгаа бахтаа тийм учраас манайх хоёр төрчийн хорог нь хоёрыг өгдөг. Тэгээ гэр бүлийн хоёр дээрээс нь хоёр бас байх мах зөндөө байгаа болохоор нэг Байх юм жоо шүү. хоёрыг авчиё. яг вэ шүү дээ. За баярлалаа. Нэг зарах гэдэг байгаа байхгүй. Хоёрыг аваад нэг зарах гэдэг байгаа байхгүй. Оши брендийн халагч танаа гэр бүл зүйлийг Баанч энэ Цэмаа рестораны бүсгүй байгуул энэ тоохгүй аваад ирчих баялаа хүн байдаг юм. Симол зарсан байна гэдэг. Цэмаа рестораны энэ өөрсдийн үйлдвэрлэлийг одоо Монгол албан ёсоор оруулж ирж байгаа Жантай гамын халуун отоо гамын бас бүтээгдэхүүнийхээ дээрээс тавьдаг билег болгоо барьж байна. Баярлалаа. За энэ бас танаа нэг ах одоо баачтаас ойрхон Big G гэдэг ах чинь энэ бас бүтээгдэхүүнийхээ дээрээс юм Итали Big G богтой болсон байна. бох үйлдвэрлэл Би бас сайн Big G гэдэг юм шүү. Энийг бол тавьж байхгүй шүү. Big G Данд. Big G. Тэр Италиэс богтой болсон. танаа гэр бүл та хоёр охинтойгоо нийлээд амталж үзээрэй бохоо бэлгээс юм. Манайх нэр яг энэ Big G-ийн бог гарсан шүү манайхаа. Бүх газрууд заргаад ирсэн байгаа. Бүр айгүй олон салбар болж байна. Пицца бох одоо тэгээд араас нь юу гэдэг явах. Одоо яг төтөд бараг орос сард үлдсэнгөө. Би тэр Хүүш би нэрээ бизнес хийдэж штэ. Ямар бизнес юм бэ? би ч төлбөргүй орохгүй шүү би. Чи ярих гэж Манай банер өгн танаа ширэмэрийн дээрээс байдаг шүү дээ. Би тэр юу вэ? Одоо би тэр дүрхээр салбар үлдсэнгөө. Тэгээ би тэр ярьж байгаа туяа би тэртэй ярьж байгаа би тэр шинэ системд орохоор боллоо. Баажаалт гэдэг даамс гарах. Ална шүү дээ. Манай нэм команд бас нөгөө бас бизнес хийдэг. Ямар бизнес хийдэг? Тэрийг нэр Happy Mommy гэж жирэмсний зохиц үйлчилгээний төв ажилладаг. Тэр нь яадаг вэ гэхээр нөө манайх чинь одоо жирэмсэн хүнд зориулсан бүх үйлчилгээг нэг дор авчираад үйлчилдэг. Тэгээд доош орж одоо хэвтэх зориултын ортой, массаж хийх ортой, тэгээд их барих эмэгтэйчүүдийн чинь бүх үйл ажиллагаа маань явдаг. Тэр эмч маань одоо манай ээж яг бүх үйл ажиллагаа хариуцаад явдаг. Тэгээд бүх бүтээгдэхүүнүүд нь органик бүтээгдэхүүн бид нар тосоо хүртэл өөрсдөө захиалж хийлгүүлдэг. Газар ажилладаг шүү. Happy Mommy. Happy Mommy. Яг энэ мөнгөний аваад энийг хасахгүй оруулж байгаа байна. Happy Mommy-г маань бас блог нэг хэсэг хамтарч ажилласан тийм. Ажилласан бараг хамтарчсан. За тийм энэ бол нэг тавь цорын биш байх хэрэгтэй. Хобби брэнд. Үгүй ээ, гоё сонирн байна. Илүү гоё. Энэ ангуудаа авч байгаа Хоёр юм бүр зочиж байгаа. За зорч. За энэ удаа хобби. Ямар гоё юм бэ? Энийг хидэж үзье. Бүр бодоод л байсан юм. За гоё нэ. За тийм мэдээж хоёр орч орж байгаа чи PC модоос нэг нь одоо iPhone нэг Утгач гэсэн? Үгүй. Ийм юм даа. Тэр мэдээд байгаа үстэй. Тэрийг мэдчихэж байгаа. Албаар явсан юм аа. Оо арай энийг бол үгүй шүү. Энэ ихтэй нэр ч одоо. Таалаа. Энэ ч за ахад гоё аваа шүү. За. Түрүүний тэр сайн байна уу гэдэг нэг хийчмээр ах яа. Би явъя гэсэн чи өөрөө би X чи хоёр явж байгаа байхгүй. Хоёр зохон явж ирлээ. За баярлалаа. Баярлалаа. Наяа задлаагүй. Задсан юм ээ. Наад баяр та хоёр ичнээ бид ногтуудтайгаа тэгээд орой. Бид хоёр нэг хэсэг нэг юм рилнүүд хийгээд идсэн шүү дээ. Мэдхүү та. За юу яах вэ? мэдэн за. Social content-ууд тэрийг одоо хийж байна. Хийхгүй аа бид нар чи одоо нөө амжихгүй юм. Тэр чинь бас ажил шүү. Зүгээр нэг юм амар имзэг тусцсан. Тэсэ. Чи яриаш тийм. За тэр ингэсэн юм аа. Тэр чинь ингээд айгүй юм хангалттай явжсэн байхгүй. Бид хоёрт ч гэсэн айгүй хөөрхөн санагдал нэг юм За. айгүй идэвхтэй хийгээ явжсэн байхгүй. Ажил бол үчээд байсан. Хуйгаа хаа бүр ингээ хамаг юм унгаагаад бүр ичээгээд заяа. Тэгээ би тэрийг хийхээ болчихсон. Яасан уу гэсэн. Яасан гэсэн чи шоолоод заяа. Гэсэн чи бид хоёрын нэг юм бичлэг
нөгөө мөрөөдлийн баг гэдэг YouTube дээр заяа мөрөөдлийн баг дотор ороо явчих. Тэгсэн чи тэр дотор нь одоо манай осор жамаа манай одоо ингээд ийм хүмүүс байгаа штэ. Тэр донд заяа тийм топ 10 бичлэг гэдэг. Топ 10 гэх Топ 10 мөрөөдлийн бичлэг манай тийм юм заяа. Тэгсэн чи тэрэнд нь битээр орч. Тэгээ тэрийг битээр өөрсдөө ч мэдэхгүй байсан байхгүй. Тэгсэн чи хоёроо тэр хэлж байгаа. Та бичлэг топ 10 орч. Мөрөөдлийн багт орсон. Гэр нааг ингээд олдгоо тэгээ би ичсэн штэ. Тэгээд тэрнээс хойш ихтэй байх болсон юм. Гэтэ идэв төсөв топ 10 тэргүүлсэн байна шүү дээ. Орой дээр нь явж байгаа шүү дээ. Осож юм байхгүй болсон шүү дээ. Хоёр одоо орой дээр нь тэрийг хийх төстэйсэн. Тэр одоо тэгтээ нэр YouTube дээр гоё контент хийж байгаа. Тэгээд хоёр одоо давуу тал ч байна. Одоо тэгээд одоо эндээс баажи ардаас юм аавна. Одоо хаад хуваараа бас юм ахгүй тий. Гэтэ хаваад одоо. Гэтэ ингээд хоолоос орох гэдэг. Талхаа хийдэй. Гэхдээ юм одоо тэгээд контент их их тусан зүгээр шүү дээ. Гадаад байгаа монголчууд маань ер нь YouTube гэдэг бол эх оронтойгоо холбогдож байгаа ганц зүйл нь ТV үзэхэ болчтой шүү дээ яг. Тий яг үзчихэл байгаа л да яг. Гэхдээ ер нь багс залуучууд үзэхгүй багс. Чи энэ угаас дэлхийн нийтээр явагдаж байгаа шилжилт юм. Тэгэхээр нөгөө YouTube гэдэг юу чинь гадаад байгаа монголчууд эх оронтойгоо холдуулж ойртуулж сэтгэлийг нь монголоор аялуулдаг ганц зүйл болохоор контент их байх тусам бид нар угсаа гэж боддог. Их олон байгаасаа чанартай чанаргүй их байгаасаа тэндээсээ бид нар ялгараа гараад ирэх юм. Заачаа ийм орон гаруун шиг ингэж ярьд юм биш тийм үстэй. Юу гэж байгаа зүвчгээд ам уу буруучгээд ам уу галзуу шиг. Айгуу тийм аяг сони юм биш тийм. Ачаа айгуу тийм. Тий. Болонготой биш үү та. Одоо гүү гэсэн аахгүй. Үгүй гэдэг. Фотограф хийсэн. Үгүй гэдэг. Тэгээд ямар сүрээс маш баярлалаа тэгээд үнэхээр ингээд зочингуу болоод за чи хоёр дүгээд авчигээд ингээд иглээ. Мэдсэн. Тэгээд та хоёрыг оруулах гэж уусаа бодож ирсэн гоё. Яг нөгөө бас нөгөө гэхдээ бас шууд их өдөр орохоор хамаатан садангаар оруулчлаа гэдэг ярина штэ. Тэгвэл яг арай алгаар орчлоо л да би ч мэдчихлээ л да. Үгүй. Гэтэ арай л тойд зөвхөн өөр гэдэг чи манай баажигийн санаа. бид хоёрыг оруулах гэдэг би бүр хэлсэн. Бид хоёр ч нөгөө нэг та хоёрыг оруулах хэрэгтэй. Яагаад оруулахгүй байгаа гэсэн чи үгүй юу чи харин гэрүүлээрээ оруулах хэрэгтэй. Тэр хоёр цаад ирчин тэр нөгөө юунаас хавуулаад одоо хүмүүс маш их мэддэг болсон нөө сирада хийгээд тэр чи хамтдаа тэр нөгөө огтноо тоглуулаад тэр одоо тэр чин тэр нэвтрүүлэг гарсан шүү дээ чи та хоёр ингэ орсон бүр тий. Ингс тэр нэвтрүүлэг болсон шүү гарсан шүү дээ та хоёр ингэ. Тэр ингэсэн. Тэг мэг юм гараад тэг ингэсэн тэгээд энэ хоёрыг оруулъя цаав. Тэг хүмүүс бас мэдхгүй байх. Одоо хуйгагийн төрсөндөө 11 сарын зүйтэй баанч ийм гой залуу байдаг гэж хүн мэдж авгээ. Ах нь ямар сонин баба гэдэг мэдж авгаа гэдгээс оруулах гэсэн хэвхэв. За баярлалаа хэлсэн юмс баярлалаа. хоёртоо баярлалаа. цааш тийм ажил амьдралын сайн сайхны гэсэн урлагийн бас тэгээ олон одоо бүтээлийн ард гараараа тий. Тэгээд удахгүй бас уулзъя да тий. За удахгүй. Угаасаа байнга уулздаг л да. Миний дөө уулзъя да тий. Оо явч. Нэрээ юу яач. Яг сонсных. Яач уу? За явахсан ярьж тоглолт үзээрэй. Йоо, мас нэг юм уу? Хоёр гэмэлийн тэгээ энэ хизэн юм бэ? марчаа. Мараш уу? Оо, nice. Маш хэдэс маш чинь амт Мараш амралтай өдөр. Тойрох зэрэгцэн үү? Тайхад гэж. 10 сар гэж нөө. Тийм ээ. Мараш үзэх. Маш энэ үзэх. тэгээд Маш энэ үзэх тий. тэр чинь урилга залуу ихтэй гол анж хайж Нөө маш өдөр залтай хумаа. чадахгүй байна. Тий, сахлах Хүнээс ингэ зүгээр юм авчдаг юм. тий. Гэхдээ би ч хүн юм зүгээр юм өгч. Тийм. Зүрүүдээ юм. Энийг хийм бэлээ гэдэг авцсан тий. Хин авлаа. Биш өгсөн шүү дээ. Биш 2 онд өгсөн шүү дээ. 2 3 онд өгсөн шүү. Тэглөө. Өгсөн өгнө шүү. Яг хүндээ өгдөө. Би таны нэрийг хэлээд авчих шүү. Гүгү. Бажаг хайрсан. Тэгээ очил. Бажаг ханд аваад ирсэн гэдэг юу юм бэ? Утмууц гэдэг. Авчих шүү. Энэ ч одоо төвшөөрн зүр бааж дээр шүү. Манайны түүхий хэсэг мод төвшөөрсөн бааж дотор дээр явж байна. Бажаг хайрсан гэсэн. Баяртай ингэж орчихлаа. Юм ийм л байна. За баярлалаа тэгээ авахүндээ. Тэгээд нөгөө хуурай ах түнэр гэдэг шүү дээ ч одоо тий. Тэнэлэр байсан Монгол. Маскийн тоглолт. Нэг үзнэ. Үзнэ. Тэгээ энэ ихтэй нэвтрүүлэг гарахад энэ бол гараад энэ тоглолт дуусаад 2 жил болсон байгаа хоо. За баярлалаа. Хамт байгаа бүхэнд баярлалаа. Subscribe.